Сайн байцгаана уу? Бүтээгчдийн ертөнц Тэнгэр газрыг олбсон эрчим энергийн сугаас бэлтгэн явуулдаг ээлжид подкаст өнөөдрийн дугаараар нэгцээ багш үгээр сонсох гэж юу юм гэдэг талаар ер нь ярилцгаа сууж байна. Тэгээ хүмүүсийн одоо энэ харилцаа одоо гардаг одоо энэ чадварууд байна л да тий. Хүний одоо үг хэлний чадвар гэж юм байна. Биеийн хийлэмж гэж юм бас байна тий. Тэрнээс гадна тэр хүнээ хэрхэн сонсож байна. Үгийг хэр ойлгож авч байна. Ойлгохгүй байна тий. Сонсголоос их шалтгаалт юм болов уу гэдэг. Энэ талаар ингээ ярилцгаа сууж байна. Тэгэхээр энэ сонсно гэж яг юу вэ? Бид чинь амьд юм хайн ингээ хоорондоо ингээд амьтан ачмаар л ярилцахыг хүсдэг шүү дээ. Хүмүүс амьд ярианд дуртай, амьд хөгжимд дуртай. Одоо бүх зүйлээ яг одоо цагт нь тэр одоо гарч ирж байгаа амин ичмийн урсгалыг мэдэрч амьтай бүхнийг мэдрэх дуртай байхгүй юу? Яг тэгвэл бид чинь дотроо амьд байсан сүнстэй амьдарч штэ. Амьдралын явцад тий. Тэгээ энэ үйл явцад өөр хоорондоо харилцана гэдэг зүйл бидний ингээд байнгын үзэгдэл. Өдөр тутмын. Бид амьд хүнтэй биш ч гэсэндээ уцтай за одоо зурагттайгаа ч юм уу тий. Зөв дуу сонсоо ч юм уу тэрнтэй ингээд харилцаж байгаа. Бид зүгээр цанхоор хараад гадна очныг ажиллахтаа харьцаж байгаа. Ерөөсөө энэ амь амьдрал бүх юм харилцаан дээр л байна. Тэгэд энэ харилцаанаас бид юуг мэдэрч байгаа юм? Тэр амийг л мэдрэх гэж ядардаг. Тэгээ яагаад ядраад байгаа гэхээр энийг олж харахад хэцүү байдаг учраас. Тэгвэл амьтай харилцаа гэдэгт юу арах вэ гэхээр харахад хоёр хүн хоорондоо яриад байдаг зүрх сэтгэл нь хаалттай өөрсдөө ингээд хуваарчих юм уу эсвэл одоо амжхан үзэлхтэй хүн бол хүнтэй хизээж зүрх сэтгэлээрээ ярилцдаг. Тэр хүн өөрийнхөө одоо явал амиа хамгаалах уу гэдэг тэр үзэл бодол, тэр биеийн хилэмж, за тэр сэтгэл хаалтай одоо сэтгэл хөдлөлийг үүсгэж аль болох өөрийгөө бусдад таниулахгүй тулд хаалттай байдлаар бидэд харьцаж идэг. За манай чин сэтгэлийн яриа гэдэг нэг подкаст тааш тэн дээр бас нэг талаар ярьсан. Тэгэд ийм хаалттай зүгээр л юм оюун ухаанаар бүх юмн дээр чи цаашаа вэ гэдэг юм шиг ийм ичмээр харилцаж байгаа үед амьгүй харилцаа бий болчдөг. За энэ үед яаж харилцах вэ гэхээр хүмүүс үзэл бодлороо л хоорондоо ярьдаг. Тэр хүний амь амьдралд ингээд одоо туулсан, үтсэн, харсан, мэдэрсэн юмаа л хүн өөрийгөө үзэл бодол болгож өөртөө тунгааж авчаад тэрүүгээрээ одоо бусад бүх ертөнцтэй харилцдаг. Яаж ертөнц гэж хэлэхээр амьтай болгон өөрөө ертөнц ахгүй юу? Инх царай гэдэг нэг ертөнц. Гэтэ би ямар ертөнцөө гаргацсан маа гэхээр зүгээр айчсан хаалттай системийн үзэл бодол ертөнцөл гаргацсан явж байгаа байхгүй. За тэгвэл одоо хүн болгон биенийхээ ертөнцийг л өгнө тэмдчих гээд л ярилцах талцах гэдэг байгаа юм шүү дээ. Зүгээр за нэг айлын гэрт орлоо гэж бодоход тэр айлын эргэн тойрныг хүн шууд хардаг шүү. Өмсөж зүсний нэгдэж ууж байгааг энэ ертөнцтэй танилцж байна. Тэгээд тэр хүнтэй ярилцж байна. Үзэл бодолтой тий. За тэгээд ярианыгийн л анзааръя л да. Тэр хүн биеийн тухай өөрийгөө илэрхийлэх гээд өөрийн гэсэн дээр одоо болгоныг хүнд тулгаж яриад байна уу? Өөрийгөө эсвэл дарчаад бусдын яриаг өөрийн нөгөө үзэл бодолтой шингээж сонсоод байна уу? Эсвэл тэр хүн бүх зүрх сэтгэлээ нээлттэйгээр хүний ярьсан хэлсэн бүх юмыг өөртөө шингээж аваад тэр хүнтэй зүрх сэтгэлээ угаас гарах тэр эрчим энергиэрээ тэр хүнтэй амьтай ярилцахыг хүсээд байна уу? Зүгээр нүд нь тэр хүнийг илчилж идэг
Яг бол би тэр биеийн илэмжээр тэр хүнийг бас харж байгаа шүү дээ. Харахад ингээ хүний өөдөөс яриад байгаа боловч тэр хүн яг цаанаад энэ хүний амнаас гарч байгаа бүх юмыг үзэл бодлороо харж ширтээд тэрэндээ ингэж эсвэлж гин үү? Эсвэл жин угнаасаа сүнснийхэн харцаар хараад тэр хүнийг ойлгохын төлөө тэр хүнийг амьтай мэдрэмжийг тэр хүнд өхийн төлөө амьдруулахын төлөө яриад байна уу гэдэг эн чинь ингээ хоорондоо айгүй тийм нарийн зүйлс. Тэгэхээр энэ сонсно гэдэг чинь тэгвэл бас нэлээ олон янз байгаадах нь шүү дээ. Тэгэхээр яг тэр нэг цаад одоо хүнийг бүрэн ойлгох гэдэг нь яг юу байгаад байна? За одоо жишээ нь хоёр хүн хаалттай зүрх сэтгэлтэй гэдэг нь одоо сүнсээрээ биш гэсэн утгатай шүү дээ. Зөвхөн оюун ухааны үзэл бодлороо ярилцж явах үед яг тэр үзэл бодлороо нөгөө хүнээ шүүж ярьдаг. За ийм харилцаан дээр юу гарч ирэх вэ гэхээр нэг нь ярьж байхад нөгөөт нь шүүж идэг байхгүй юу? Миний үзэл бодолтой энэ хүн яриа хэр нийлэх нүг гэд. Тэгээд нийлэхгүй зүйл дээрээ энэ дээр би ингэж бодож байна. Би чамд зөвлөхөд ийм байна. Урданда бигээ яриад. Тэгээд тэр хүний ингэж үзэл бодлыг нөгөө хүн таашаахгүй учраас эсрэгцүүлээд өөрийнхөө тухай яриад эхэлж байгаа зү. Одоо өөрийнхөө ертөнцөөр өөрийнхөө одоо мэдсэн сурсан юмдаа эргэлдэж байна гэсэн үг. Өөрийнхөө үзэл бодлын ертөнцөөр мэддэг зүйлээр эргэлдэж байгаа. Мэдсэн зүйлээрээ тэр хүнийг сонсох гэж үзээд ижилхэн мэддэг зүйл яриул хүлээмжшүүрч нийцж байгаа юм шиг болоод хүлээмжшүүрхгүй юм байх юм бол шууд үзэл бодлороо би ингэж бодож байна, би тэгж байна, би ингэж байна гэдээ ингэ яриад эхэлдэг. За нөгөө намдаа өргөө ойлгуулах гээд бас би битэн. За ингээд бигээ илэрхийлж байгаа энэ үед хэн нь ойлгох юм бэ? Хэн нь сонсогч явах юм бэ? Хоёулаа сонсогч биш. Хоёулаа одоо яригч болсон байдаг байхгүй. Тэгээ эцэст нь тэр хоёр хүн хоёулаа биенээ ойлгоогүй ойлгоцсон юм шиг ярьсан мөртлөөсөө эцэст нь би биенээ ахаал таниаг байдаг. Юугаараа таньдаг гэхээр тэр тэгж бод юм билээ надад таалагдаагүй. Тэрний тэр ингэсэн тэр нь надад одоо сонирхолтой санагдсан. Би тэрнтэй үзэл бодол нийлэхгүй юм билээ гэдэг юм хариулт өгдөг тийм. Тэр хүнээ бүрэн сонсч чадаагүй гэсэн үг. Сонсч чадаагүй. За тэгвэл нэг нь одоо хаалттай зүрх сэтгэлтэй үзэл бодлороо ярилцж байгаа. Нөгөөх нь нээлттэй зүрх сэтгэлтэй үед тэр хүний яриаг сонсоод л байна. Шүүх гэж хязгаарч үзэхгүй. Тэр хүн зөв ойлгох гэж хичээдэг. Тэхийн тулд ярьсан яриа болгон амнаасаа гарчаад биегээ яриад сүнсээ хаацсан нэг гэсэндээ хуурмаг ертөнцийн живцэн тэрнээсээ гарах арга замаа хайж ядж байгаа сүнс гэдгийг нь ойлгодог учраас тэрнээс нь чөлөөлөхийн тулд чөлөөлж хэлэх үгийг тэр хүнд сонсонгоо эцэст нь хитгэе үг хэлдэг. Тэгээ ярилцж байхдаа тэр хүнээ чөлөөлж идэг. За нөгөө хаалтай хүн ярилцсаар байгаа баг нээгдээд үзэл бодол нь ямар тавчивхан байгааг ойлгоод нөгөө нээлттэй ярилцж байгаа хүний илүү их ухамсар илүү их одоо тэр хүний гэсэн чин сэтгэлийг мэдрэхээр айцсан тавираад итгэж болох юм байна гэж үзээд за хэлсэн ярьсан болгонд нь өөрөө чөлөөлөгдөж байгаа учраас энэ хүн яах аргагүй чөлөөлөгч байна гэж дотроод өгнээд за ингээд одоо хаалттай системүүд нь нэгдэж эхэлдэг. За тэгээд тэр хүний доторх үзэл бодол гэхээсээ илүүтэй сүнснийх нь одоо уг сэтгэлүүд багаар гарч ирдэг болоод тэр хүн аим орж шít. Сүнс нь тархиных нь тэр их үзэл бодлын дунд өөрийн чөлөө дурсгалыг оруулж ирээд тэр хүн ярьж байхдаа хөөе би чи юм ухаантай илүү надаас гарахгүй юм гарч штэ гэд ингээд одоо энэ яриа улам нээлттэй улам тэлэлттэй за тэгээд нөгөө хаалттай хүн нээлттэй болоод эхлэхийн алдад цаашдаа ярианы амт бүр сонирхолтой болдог. Улам хүн болгон дотроосоо ярихаар улам их чөлөөлөгдөд дараа нь нөгөө хүмүүсийн хоорондын яриа ахархаа нэг ахуйн төвшөнд нэгэн сонсож нөгөөтг нь зогсоо загвуулж ярих гэж уулзсан бол дараа нь тэр төвшин хайлаад дэвэн дэлхийн төвшин рүү шилждэг байхгүй. За энэ бол агуу чөлөөлт явж штэ Тэгээд
тэр хоёр хүний дундаас маш сайхан шинэлэг санаанууд, урдны амьдралаа өөрчлөх хүслүүд, тэгээд өөртөө энийгээ хийх, хамтарч хийгээд үр дүнд нь бахархах, баясах тий. Ингээд амьдрал нь одоо тэр чиглэл рүүгээ хоёлаа өөрчлөгдөөд энийгээ бусдад хэлээ ярээ болоод тий. Ингээд өөрсдийн одоо юм амь галтай, эрчим энергитэй, амтлалын тий найз нөхдийн ээж аав ингээд бүх юм амиар авчдаг. Тэр ингээд нөгөө амьтай сонсох гэдэг чинь тэр хүнд тэлэлт шинэ болгоныг авчирдаг байна шүү. Үзэл бодолтой автаж сонсож байгаа хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа нь хизээч тэр хүн тэлдэггүй. Тэлхийг хүссэн үедээ тий үнэхээр өөрийгөө ажиллаж анзаараад одоо бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадвал өөрийн энэ дэр хаалттайгааг мэдэрч чадвал тий илүү одоо тэлэх шаардлагатайгаа ойлгосон үед харин яг хүлээн зөвшөөрөлтөд сонсож эхлэхэд тэр хүн тэлж идэг. Тэгэхээр одоо сонсно гэдэг чинь ийм ялгаанууд байж шүү дээ тий. Хамгийн гол нь хаалттай байсан хүн нээлттэй болтлоо. Тэгээд дотор энэ бүх зовлон, шаналл, тэг өөрийг нь хаацсан байгаа бүх юмаа ирчилж тэг хинч ярьж чадахгүй хаалттайсэн бүх юмаа нээн гэдэг тэрнээс их зориг гарсан маа. Гэтэл тэр зоригийг нь хайлтсан сонсож байгаа хүн нь сүнсээр өртсөн байдаг. Тэгэхээр хоёр хүний харилцаан донд хэн нь илүү сонсож чинь гэдэг нь одоо илүү бас ухамсар дээгүүр байна гэж ойлгож болох уу? Ухамсар дээгүүр байхаас гадна тэр хүн сонсонгоо дахиад ухамсараа тэлдэг. Яагтвэл нэг хүнийг яаж ярьж тэлж тэгээ тэр хүнд юу гэж зөвлөгөөх үү гэдгээ сүнсээрээ сонсож сүнсээрээ ярих гэж байгаа учраас яг тэр хүнд зориулсан тэр одоо чөлөөлөх үгнүүдийг хүн болгонтэй өөр яриа ярина. Тийм учраас дотроос нь тэр эрдэм мэдлэг нь тэр ухамсар нь урсж байгаа учраас тэр хүн тэг хэр их сонсонгоо ярих тусмаа тэлж идэг, өөрөө хөгжиж идэг. Тэгээ дээрэс нь яриа нь хизээч уйдамгүй. Дандаа шинэлэг яриагаа нь хинтээ ч хамаагүй ярахад тий урсгал чөлөөтэй байх үед ямар ч сэдвийн тухай бидний дотроос яригддаг. Хаанаас сураагүй. Хинээс ч олж мэдээгүй тийм ярианууд ярьдаг байхгүй. Тэгээ уйдамгүй тэг хинтээ ч юу ч ярьж болно. Сэдвэд давцахгүй гар. Тэгэхээр тэр сонсож байгаа хүн болохоор тэр хүний харилцаж байгаа хүнээ сонсоод юу хэрэгтэй байгаа юм бэ гэдгийг нь одоо сонсонгоо мэдээд авчдаг байна шүү дээ. Тэгээд тэр хүнд яг ямар асуудал байгаа тэр хүнд нь тогтсон яг тэр тодорхой хариултыг өгдөг байна. Яригч хүн болохоор тэр хүнийг сонсоогүй учраас юугаа ч мэдгүй одоо зүгээр л яриад идэг байна шүү дээ. Тийм шүү дээ. Одоо ингээл зарим хүн байдаг шүү дээ. Энд тэнд очиод подкастт ороод яваад идэг. Яг л нэг юм л энд тэнд очиод яриад яваад идэг тий. Тэр хүн яг тэлсэн үү? Тэр хүн нэг амьдралдаа гайхсан нэг юм чадамж гэдэг юмдаа тий яг тэр зорилгодоо ингээд л чиглэл аваад нэг урсгалаараа яваад л энэ тий. Гэтэл тэр хүний ингээд хөгжил хувьслал нь хэр хагас хамаарат тэр хүн нэг л зүйлийн тухай байнга яриад тавчиг тавтаад тий. Тэрийгэл бусдад хүргэх гээд ингээд яваад ивэл тэнд бас гацаа усцал байгаа хэрэг байгаа даа шүү. Уул нь яриад байгаа юм ойлголтоо ингээд яриад байна. Гэхдээ тавтаж яриад яваад ивэл тэр дараагийнхаа нэг ойлголтыг аваагүй л гэсэн үг. Тийм хөгжөөгүй. Яг өөрөө тогтонгосцсон байгаа даахгүй. Яг нэг зүйл дотроо хит удаан баригдсан гэсэн үг. Одоо тийм байдаг шүү дээ ингээд 10 газар подкаст өгөхөд 11 жил юм ярьсан байл яг уу. Уг нь тэр хүн нэг санаагаа ойлгуулах гээд байгаа. Тэнд үзэл бодол яваад байгаа ч тийм. Тийм байна. Тэг хамгийн гол нь ийм үзэл бодолтой ингээд байгдмал хүмүүс нэг юм 1000 тавтаад байгаагаа ойлгодог. Анзаардагчгүй тий. Тэгтлээ одоо гацаа усцсан маадтай зугцсан бинт шиг. Тийм байна. Тогтон өсөж болж штэ. Зарим хүнийг ингээд сонсохоор өдөрт нэг л юм яриад байдаг. Тэг нэг ярьсан юмаа
Ярьснаа мартаад дахин та яриад шүү. Эний чинь цаана юу вэ? Тэр хүн ямар их гаццсан байгааг л харуулж штэ тий. Тэгээ хүмүүс ярьдаг штэ. Өө наадхан тааж ярихгүй нөгөө л юм аяар. Тэгээд ингээд нөгөө би өстө цайны идэн юм гаргаа ярьчлаа. Миний орс хэл дуслаа гэдэг шиг тий. За энэ бол тэр хүнийг ямар байгааг ойлгуулж штэ. Тэгвэл та магадгүй бас юм болцсон юм шүү дээ тий. Тэгвэл та чөлөөлж тэгс хүнснээсээ одоо хүн дээд чи чи надад нэг чин сэтгэлийн зөвлөгөө өгч. Гээд нэг гуйцсан нөгөөх нь үнэхээр тэрийг нөгөөтөө гэд энэ хүн надаас хүсэж штэ гэд би өгч чадах юм ингээ итгэцэн хүн. Тэр хүн санаад оромгүй зөвлөгөө өгсөн байдаг шүү. Амьдралд нь. Тэгээ цаанаасаа ч гэсэн бидний сүнс ийм тэлмэл одоо нээлттэй ийм сонсох чадамжтай хүн рүү өөрөө ирэхгүй бүх хүмүүс ирж ярьдаг. Цаанаасаа зөнгөөрөө эрчим энерги мэдрэлцэж штэ. Сүнсээрээ мэдрээд биеэрээ өөрөө ирэхгүй татагдаад огт танихгүй хүн 80 булчиргаагаа тооцсон байдаг штэ хүмүүс. Нөгөөх нь ч тэрийг сонсч идэг тий. Хамгийн гол нь сонсож байхдаа тэр хүн чөлөөлөгдсөн байдаг байна шүү. Тэгээ бас нэг юм байдаг шүү. Хүн асуулт асуучаад тэгээ ингээ хариулах гад тэгэхээр өөдөөс юм яриад идэг. Тийм. Өөрөө асуучаад өөрөө хариулж байдаг. Тэгэл хариулах гал ингээ байж ангууд. Тэгээ яг гоё ингээ тайлбарлах гал хэлгээл ингээ байж ангууд. Буцаал ахаал нэг юм тавтаж асуугаал ерөөсө сонсох чадвар байхгүй байгаад байна. Тэр чинь өөрөө асуугаад өөрөө одоо шалгалтанд хариуллаа тий. Өөрийгөө батлах гэж ядаад шүү байнгын. Юу н хүнийг сонсохгүй өөдөөс байнга ярьдаг хүн бол зүгээр л өөрийнх нь одоо яг цаад үнэндээ бол сүнсэн тий. Яг энэ зүйлээ зогсоо зайгүй хийгээд байна гэдэг нь энэ дээрээ бүр хизээч гарч чадахгүй гацаад байгаа гэлдэг. Тэгээд чөлөөлөд өчгөр тэр хүн тэндээсээ гарчдаг байвал яах вэ? Тэр хүний амьдралд ямар гоё шин урсгал тий амьдралыг өөрөө хайх эрчим нэрэг орж ирэх вэ? Тэр хүн яаж өөрчлөгдөх вэ тий? Гэтэл хүн бас ингэ нөгөө сүнснээсээ ярина гэж нэг юм бий. Хүн ингээл айчхаараа хүний дуу хоолой өөрчлөгдвөл яриа нүртэл амар тийм хурдан эргэлттэй нэг юм бас ахаалт датчиг яриад тий яснаач мэдгүй тавтаад идэх шин. Дуун өндөрсөл. Тий. Айц нь ойлгуулах гэдэг шүү дээ тий. Яг эндээ ингээд гаццсан. Тэгснэ яг ууж яснаа нэг утаа амсгаа авснаа тавираад эхлэхээрээ арай өөр юм яриад эхэлдэг шүү дээ. Хүндээ чин сэтгэлээсээ хайлж дуулж явах үедээ ярих хэрэггүй ингээд харцаараа тий зүгээр нэмсэглээрээ байгаа дүр төрхөөрөө бүгдийг илэрхийлдэг тий. Хайр шингэсэн харц гэсэн юм байна да. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүн тавирсан, хайрлуулсан өөртөө ингээд ямар ч хаалтгүй тий зүг сэтгэл нь хайрлуулад нэгдэж штэ тий. Тэр үедээ хүн одоо сүнснээс ярьж эхэлдэг. Хайр мэдрээгүй хүн дандаа тархинаас ярьж идэг айцаараа. Тэр хайр гэдэг зүйл бидний ингээд зүг сэтгэлийг нээдэг байгааз. Чөлөөтэй сонсох гэдэг зүйл бид нар ингээд ухамсараа тэлж одоо юунд ч байдаггүй сонсож байгаа үед бидний ухамсар тэлж идэг. Дандаа шин санаа олж авдаг. Хүний ярианаас ч өөрийн ярианаас ч тэлэх чиглэлийн сонсгол хийж штэ. Ухамсар тэлэх чиглэлийн сонсгол хийж тэрэндээ зогтсон одоо хайр мэдэрсэн бол нээлттэй зүрх сэтгэлээр сүнсээр ярьж байгаа юм тэр. Тэгвэл одоо бидний бас махан бие чинь нэг юм хэлээд идэг штэ тий. Нэг гоо шин санаа, шин юмнууд ярьж ийснаа яг үйлдэх болохоор таг гацаатай. Яг нэг одоо хивнээсээ гачаадгүй нэг юм яг нэг аргаараа хийгээд салдгүй тий. Тэнд бас ингээд яагаад тийм болчих вэ бидний махан бие? Яагаад нэг зүйлийг нэг хоёрхан арга замаар хийгээд ягсцсан тэр үйлдэлээсээ гарч чадахгүй байна вэ? Нэг л аргаараа хийх гээд муухайлал, уурлал тий. Өөр аргаар хийх гэхээр ингээд бүтлгүүтэй л тэрийг давж гарч чадахгүй, олон дахин бүтлгүүтлийг тэг ингээд тэсэж гарч чадахгүй. Тэр олон бүтлгүүтлийн үед тэр хүний дадал эвдэрч идэг байхгүй юу? Шинэ зүйлийг хийх гээд оролдоод тахаар.
Тэгж яагаад хизээ дадал нэвтрэхийн тэр үед хийчдэг. Гэтэл тэр хүний дадлжин хэдэн жилжингээ суудсан дадал юм бүүмж шүү дээ, тий. Тэгээ тэрийг одоо хүн ингээ амьдралаа өөрчилж өөрийгөө ялан дэлгэн гэдэг нь байгаа тэр хэв дадал болсон зүйлээ эвдэхийн төлөө дотроосоо хэр их хүсэж тэмүүлж ийн тэр байдлаараа өөрийгөө эвдчихэдэг. Хүсэл тэмүүлэл байхгүй үед тэ хүн хизээж нэг одоо хэвшмэл байдлаасаа дадлаасаа хизээж гарч чаддаг байна шүү. Тав тухайн бүс буюу тэр нэг дадцсан нэг өөрт амар юм тэн дээр гцчаад штэ тий тогтчоод байна тий. Тав тухайн бүс биш штэ. Зүгээр айдас итгэцэн өөрийгөө хаацсан баахан болон болохгүйгээр хүлэгдсэн тэр амьдралд дадсан хамгийн айцсан хамгийн тухгүй бүсийгээ хүмүүс тухтай гэж андуурдаг. Цүнс тэн дотор ч маш тухгүй байдаг шүү. Цүнс тэг яг л ингээд шоронд орсон юм шиг бүх юмд ингээд хашигдаж хаацсан юм хаагдсан юм шиг тэр одоо хөдөлгөөнгөө махан биеийн дотор гаццсан тий. Тэр тэг ингээд юу ч яасан ингээд хайцглаад тэг оюун ухааны ингээд самууртал нь барьцсан үзэл бодол дотор тас хаалттай тий бусдад итгэхээ болцсон хайр мэдрэхээ болцсон хайлгаач мэдрэхээ болцсон хайрын тухай бүр ойлгохооч болцсон тийм зүрх сэтгэлтэй тийм сэтгэл хөдлөл дотор тий цүнс яг үндэ тухтай байлаа юу байхгүй штэ тэр бүр зовж идэг тийм учраас хүн болгон зовлоо ярьдаг. Зовоод байгаа нь хий сүнс нь дотор наймтай тэгээ зовоод штэ. Хамгийн гол нь тэр одоо байдлаасаа гарч чадахгүй тэр хүн нассаараа завсараад тэгэл өвчтөг нь бүр хаанцалтай тийм. Одоо нэг юм өгдөг шүү дээ. Хүн надтай яаж харьцсан, яг тэгж л харьцсан гэдэг чинь бол одоо нэг зүрх сэтгэлгүй байгаагийн нэг хэл хатуу байгаа шүү дээ. Хэрвээ хайраар сонссон бол тэр хүн тий яг тэгж хүн надтай тэгж харьцах юм бол тэгж харьцна гэдэг юм бол гарах бах тий. Тэр хүн тэгж харьцаж явах юм бол харин одоо энэ хүн яг надтай ингэж харьцаад байна гэдэг талаас нь харах бах тий. Тий, өнцгөө сальж харах хэрэгтэй. Тэр хүнд ингээд бүх талын өнцгөөс харах бүрэн чадамж байдаг. Гэтэл хүн одоо сая ярьсан нэг хідэн юмдаа хайрцаглагдчихаар яг л тэрүүгээр харах гад хичээгээд байдаг. Энэ үед хүн насан туршдаа нэг алдаагаа эсвэл тэр одоо хайрцаглагдсан байдалд орсон бүх алдаагаа яг давтсаар агаал туултанд босчаа штэ амьдралынх нь. Гэтэл бид алдаагаадсан гэдэг нь арай өөр өнцгөөс харахыг хэлдэг. Арай бүрэн бүтэн болгох талбар дээрээс харахыг хэлдэг байхгүй. Тэр үед одоо сүнсэнд угтаал алдаа гэж байдгүй. Зүгээр л харах өнцөг чинь дутчихж тий хайрцаглагдчих гэдэг зүйл дээр л бидний амьдралаа алдаа гарч идэг. Нэг юмаа давтан хийгээд тахад л тэр алдаа сүнсний үед. Тэгэхээр одоо тий за сайн математикийн багш гэд насаараа багш хийгээд байжвэл тэнд алдаа гарч байгаа яг үнэндээ. Тэр хүн математикийн багшаас илүү тий магадгүй одоо Монголыг маш нарийн одоо тооцоолсон эдийн засгийн ухаанаар авч чадах хамгийн үр ашигтайгаар тий хамгийн зардал багтайгаар амьдруулах тэр ахыг тооцоолох хүн байсан байж магадгүй. Тэгэхээр одоо нэгэн хэвийн байдалд удаан байна гэдэг та өөрсдөө хараарай тий. Та ингэсэн юм шүүд. Таны дэргэд ийм хүмүүс дүүрэн байгаа юм шүүд. Та нар бүгдээрээ одоо гацсан биш тий. Та өнөхөр яг сонсогч байж чадж гин үү? Эсвэл яригч нь байна уу гэдгээ бас анзаарах нь тий. Тий. Яриад л байвал танд өөрийгөө ойлгуулах хэрэгцээ асар их байна гэсэн үг. Асар их байна. Тэгэхээр нөгөө нэг сонсч чаддгүй хүнд бол тэр яриад бол үр дүн гарахгүй байгаа шүү дээ тий. Тэгэхээр л хүмүүс нөгөө нэг яриг ингээл сонсоол байж ах хүнийг одоо нэг хайдаг юм шиг тийм хүнтэй ингээд таарах юм бол ингээд яриад ярьсаар хагаад өөрөө нэг тавирдаг болохоор тийм хүмүүсийг хиллөө нөгөө нэг одоо хүндэлдэг ч гэдэг юм нэг ийм юм юу гэдэг баг тийм. Юу нэг яригч байгаад байгаа хүмүүс дуугаа хүмүүс хоёрын хооронд зүгээр одоо өөрийнх нь энэ хайцлагдсан завцсан байгаа байдлыг сүнс нь
тэгсэж чадахгүй учраас байнгын юм нөгөө түлхэлт өгч идэг. Яриулж идэг. Ярианаас нь бус нь анзаараад надад туслаасай гэж сүнс дотор нь. Одоо бидний сүнс яагаад энэ тархины энэ үзэл бодол хайцлагцсан энэ бүх юмыг тавируулаад цаанаас нь гарч иж чадахгүй байгаа гэж. Бидний сүнс чинь энэ айцаа ялан дийлж чаддаггүй байхгүй. Дотроосоо. Тийм учраас сүнсүүд маань бидний хин ярьж байгаа нь тарих ярьж ин гэж бодож оожсэн тий сүнсээ хаацсан айц дүүрэн айчгаал бидний сүнс хаагдчихдаг. Тэгээ айц дүүрэн тарих маань ярьж ин гэдэг нь бидний сүнс айцаар амьдарч байна л гэсэн утгатай. Амьтаа учраас ярьж ин айцаараа ярьж амьдарч ин гэсэн үг шүү дээ. Тэгээ сүнс маань энэ айцаа ингээд одоо даван туулахын тулд хүн болгонлоо яаж тусламж яаж тий энтэй харилцаад энэ яриагаар нь тий өөрийг нь чөлөөлөд өгчих тэр сүнснүүдийг үйл үрээрээ эрчим энергиэрээ татаж хоорондоо ярилцах шаардлага үүсгэж идэг. Харилцаа үүсгэж идэг. Тэгээд ингэж их сүлзэх ярих хүсэлтэй хүмүүс бол чөлөөлөгдгийн төгс олцсон гэж байгаа хүмүүс. Зарим нь болохоор дуугаа хүмүүс гэдэг шүү дээ. Адилхан дотроо зөндөө хэрэгцээтэй. Гадагшлуулж чөлөөлөгдөх. Гэтэ чимээгүй. Гэтэ хүний сонссонгоо тэр хүний ярианаас өөрхөн доторхыг ижилсүүлээд бас чөлөөлөгдөх чадамжтай. Зарим хүмүүс тийм ч дуугаа мөртлөөсөө бүх юмыг ойлгоцсон хүмүүс байдаг шин. Маш ухаантай, ухамсартай. Тэг чи ингээд бас сүнс сүнсний онцлог байна тийм. Сүнс сүнсний онцлог байна. Тэгээд бас наадах чи эсэргээрээ юу ч ярьдаггүй хүн бас тэнд нэг чөлөөлөгдөхгүй бүх юм гаццсан бас гаццсан байна. Тэрийг яаж ялах вэ гэхээр юу ч ярихгүй байгаа мөртлөөсөө бүх юмыг ойлгоцсон хүн байвал окей тэр өөрийгөө чөлөөлөгч байна. Юу ч ярихгүй байгаа мөртлөөсөө яг байгаагаараа байгаа те ингээд бол нь сонсоод идэг. Сонсоод идэг. Юу ч ойлгоогүй хаад идэг. Энэ хүн бол ингээд чөлөөлөгдөх те өөрийгөө нээж ярьж те дотор байгаа бүх юмаа уудалж сурч иж чөлөөлөгдөх хэвээр. Өөр ямар ч арга зам байхгүй. Тэр энэ чинь цаанд бидний тэ чөлөөтэй урсах сүнсний маань 8 урсгал нэгдэхийн төлөө л энэ бүх үйл явц явагдаад байгаа. Тэг бид нар их муухай мангас шиг штэ. Яагтвэл айцаараа ярьж, айцаараа үлдэж тэ айцаараа бусдын зүрх сэтгэлийг тас хааж идэг. Гэртдээ нэг л тийм хүн байхад ээж нь тийм бол тэ айлын ихнэр хүн тийм бол бүгд тийм болно. Ихнэр хүн буюу эмэгтэй биетэй хүн тий одоо биеийн эмэгтэй энэ эмэгтэй биеийн сүнс өөрийн эрчмээрээ байх дуртай. Тийм учраас эмэгтэй хүн төрдөг, үрээ, чин сэтгэлээсээ хайрладаг. Тэгээд зүрх сэтгэл нь нээлттэй байдаг. Тэрний хараас сүнсний ухамсар эрчим нь гарч идэг. Тэгээ гэрийг гийгүүлэгч. Гэрийг юугаараа гийлж байгаа? Эрчим энергиэрээ. Тийм нээлттэй гэр бүл төсөж байгаа хүүхэд нээлттэй болж өсдөг, хайр мэдэрдэг. Тэрний хажууд байгаа нөхөр өөрөө аяндаа гэрэлтчихэдэг. Чадамж нь гарч идэг. Сүнснийх нь бас ингээд нээлттэй зүрх сэтгэлийн хараас урсах зүгээр л аяндаа урсдаг тэр чадамж. Тэр оюун ухаан. Тэр юусэн эмэгтэй хүн л нээлттэй хахад болчдөг гэх юм уу? Одоо нэг гэрлүүгээ явах зам хамгийн гоё гээл зарим нь бол одоо яаж харандаа гээл нэг зарим нь одоо юм ирчүүд хоорондоо ярьдаг байхгүй юу. Тэгэхээр тэнд чинь нөгөө нэг эхнэрэн тэнд илүү нээлттэй илүү ингээ гэрийн дээгүүлж бол гэрлүүгээ мэдээж үр хөвгтгөө яарад штэ тэ. Очингуутал тэгэл одоо нөгөө нэг загнах барих юм уу эсвэл аашлах барих одоо янз янзын аашаа баринд байдаг бол ажлаа тараад яаж явна гэдэг ч юм нэг юм хандлагууд харагдаад идэх байхгүй. Гэртээ ачаа бүтэн болоод штэ. Бүтэн гэдгийг чаад нээлттэй зүрх сэтгэл хүний бүтэн болгоод шүү. Зарим хүн тэгдэг байхгүй юу? За гэртээ нээлттэй байжгаад гэрээсээ гарах хаалттай болчдаг хүмүүс биш үү тийм. Тэгвэл өөрийн ирэхгүй тийм мэдрэг хүмүүс тийм байдаг. Одоо эмпат хүмүүс гэж ярьдаг шүү тийм. Гадуур гараад хүмүүс эрчим энергийн айц ийм цохилтонд ороод зүрх сэтгэл нь өөрийн ирэхгүй өөрийгөө хаагаад хаалтын системд орчдөг.
Гэртээ ирэхээр тэ өөрөө ирэхгүй энэ айдсан тавираад гэртээ зүрх сэтгэлээрээ чөлөөтэй байж чаддаг бол тэ хүн сая зүрх сэтгэл нэгдээд таавараа оршиж болно. Өөрөөрөө байж чадна. Гэрээсээ тийм гэр амтай хүмүүс гэж яддаг шүү дээ. Тэр чинь тийм. Зарим хүмүүс гэртээ ирж бүгчээд хаагдчихад гэсэн үг шүү дээ. Гардагшаа гахаад хэлдэг хүмүүсээс би тэнд илүү өөрөөрөө байж чаддаг гэсэн үг тийм. Тийм хүмүүстэй аль болох орон зайн бусдын төлөө цоглох зөрөгтэй хүмүүс. Нийтийн төлөө оршдог сүнс. Тэгээ тэрний төлөө зоригтой хүмүүс тий байгаль талбартаа олон хүнтэй байх газар өөрийг нээж чаддаг. Гэртээ ирэхээр одоо цаанаасаа давчтаа тий бушуухан гарахын төс олдог хүмүүс биш тий. За бүх юм маш олон янзаар тайлбарлагдаж хэлэгддэг. Яг бол хүмүүсийн сүнсийг уншихаараа аяндаа мэддэг тийм. Харилцал ойлгомжтой болж идэг. Зарим хүмүүс болохоор өөрийн ирэхгүй маш хүчтэй зүрх сэтгэлтэй хүмүүс бий. Хаа явсан газартаа хизээж хаагдахгүй зүрх сэтгэлтэй. Тэгээ тэнд байгаа бүх хүмүүсээ нээлттэй болгож идэг. Зүгээр л ичмэндээ цохиулаад энергиэрээ одоо нөхөөл байгаа газраа тэр чигтэн баг хамт олон болтно итгэжүүлээл. Тэгэл тэр хүнээр тэр хүмүүс тотчихдаг. Тэр хүн байхгүй л тэр хамт олон оршдгоо. Тэгэл тэрийгэ өгүүлж идэг. Тийм хүмүүс бий. Гэртээ ч өгүүлнэ, гадуур ч өгүүлэгдэн тий. Тэгэл тэр хүний байгаа газар бүх юм айцгүй болоод бүх хүмүүс өөрөөрөө байгаад гараад явхаар бүгд ингээл мэдчихэдэг. Тийм одоо өндөр эрчим энергийн орон зайтай зүрх сэтгэлтэй. За тэгээ энэ хүн хэрвээ тэлээл ахын бол тий дэлхийн ертөнцийн бүх хүмүүсийг нийтдээ зүрх сэтгэлтэй байлгаж чадна. Яг бол тэрний төлөө өгдөлтэй сүнстэй хүмүүс. Тэр бид нар ингээд хүний сүнсийг танддаг байхгүй юу? Янз бүр хизээж тавтагдахгүй, хурууныхээ тавтагддаггүй шиг мэдээлэлд гарч ирдэг. Тэгээд тэр хүн ийм дээр айцсан байна. Та нэгдэх юм бол таны дотор ийм том оршихуй байна. Чадал чансаа байна. Чадамж байна. Тэр нь зүгээр л уншигч идэг. Яагаад гэж тэр хүний сүнсний эрчим нэрэл орлоо. Тэрийг нь тавтамж толгойн тархиар өг болгоод гаргаад ярихад тавтагдашгүй үйл явдлууд, өрнөлүүд яригдчихэдэг. Тэр хүний доторх нь үнэхээр тийм байна. Тэр хүнхээр тийм төрөлх авьяас бэлэгтэй. Тэр нь ундраагүй байна, хаалттай. Одоо тэгэхээр манай өргөний одоо манай галын гişүүд маань бүгд тийм шүү дээ тий. Бүгд өөр ингэсэн одоо өгдөл авьяас чадрууд. Нэг нь ч тавтагддаггүй. Тэн дээр тэр нь өндөр, тэр нь бага одоо тэр нь одоо дээр доор гэсэн юм ерөөсөө байдаггүй тий. Тэгээд бүх хүн чухал штэ. Тэгээ таны ингээ бүх хэд хэрэгтэн чухал гэдэг шиг тий. Нэг нь ч илүү биш байдаг шиг. Энэ дэлхийн бүх хүмүүс нэг нь ч илүү биш. Бүгд бие биенээр дутаж амьдардаг байхгүй юу? Уг нь л тэгээд нэг нь өнгөрөхөд тэр орон зайг нөхөх дараагийн сүнс төрчээд. Амьдрал өөрөө тэр чигтээ дахин бидний биеэр төрөл авалт хийж байна. Амьдралын бүх орсгол. Тэрийг удирдах байгаа ухамсар тий бидэрт дахин төрөл авалт болгон дээр бидрээр амьсгалж бидний оюун ухаан болж бодол санаа болж тий оршиж байна. Амьдралын энэ материалын ертөнцтэй дахин бидрээр төрөл авалт хийж бидний махан биеэр дамжиж өөрийгөө бүтээж оршиж байна. Тийм учраас ураг удмын бүх зүйлтэй ураг дамжаад ингээд бүтээгдээ явж шин. Амьдрал өөрөө агуу бүтээх шиг хүч хаазтай. Бүх амьд зүйлс үр төлөө үлдээж чинь бүтээж чинь. Энэ урсгал хязгаарч тасрахгүй шүү дээ. Тэгэхээр хоёр хүний хоорондох харилцаа тэгээд ойлголт сонсох тий сонсохын талаар ярьлаа. Тэгвэл одоо хоёлаа арай өөрөөр нэг ярьж үзье. За тий. Өөрөөр гэдэг нь өөрийгөө сонсно. Тэгэхээр одоо тэндээс юу гарч ирэх вэ? Хүн өөрийгөө хангалттай сонсдог. Яагтвэл тэр хүн чинь дотор бодол байгаа цагт тэр нүг болоо ярьж идэг. Бодлого хүний амнаас яриа гарахгүй. Бодлого хүн гэж ямар нэг хэлэх вэ гэхээр за тэр бүх бодлоо хааж чадсан. Тэр ямар ч бие төв байхгүй. Оршихуй ертөнцийн оргуу хаасан дотор оршиж тий бодол тэхгүйгээр биш бодлоод тэнд оршиж идэг. Хүссэн үедээ бодол татаж буулгах чадамжтай. Нэгсэндээ бүх хүний оюун бодол нөлөөлөх чадамжтай хүмүүс тэгж хаасардаг байхгүй.
жишээ нь одоо хоосон чанарыг илтгэдэг буддаа тий яг ингээд тийм төвшөнд гэгээрээд тэр төвшнөөс бясалгал хийхэд дэлхийн бүх хүмүүсийн дотор гэгээрх сэтэл төрүүлж исэн. Хүсэл төрүүлж исэн. Тэр төөрөлмөр тий би биенийхээ ба юу бодоод байгаагаа мэдгээ болтоод түмэн мянган бодолд автаж гатцсан байсан. Ямар ч одоо амьдралын асуудлаа шийдэж чадахгүй зовлонд гатцсан гацалт болгоноороо бодол үүссэн. Тэр бодол болгоно нь зогсоо зайгүй нэхээстэй нэхэл хатуу учраас тий нэг зэрэг хичнээнч бодол бодоод байгаагаа мэдгээ болтлоо төөрөлдсөн. Тэр олон хүмүүсийн бодлыг намжааж тэнд гэгээрх сэхээрх тухай бодлуудыг үүсгэж чадсан учраас бодол зогсоодог байсан учраас энэ бодитын шашин чинь төгсөн байх шүү дээ. Бүх хүмүүсийн дотроос нөлөөлсөн. Тэгэхээр нөгөө сурсан, мэдсэн одоо янз янзын бодлоо ингэж чимээл сонсох биш. Бүр огт бодлого болж өөрийгөө сонсгоно гэсэн үг. Энэ дээр одоо бодлого болох тухай за ингээд гэгээрээд бусдад нөлөөллүүд тэг бийг болцсон хүний тухай ярьлаа. А гэтэл бид нар өөрийгөө чагнана өөртөө ярина гэдэг нь тий бидний дотроос бодол үүсээд байгаа. Тэрийг л бид нар гайхаж ирж байгаа. Дотор бодол маань тий яг ингээд сүнсээ хаацсан үед тархин дотор бүх айдсууд бодол болгож эргэлдэж байгаа. Тэгээ тэрнээс гадна очноос харсан бүх зүйлээсээ айдаг учраас айдас бодлон дотроо яг тэрнтэй адилхан хариу урвал бодол үүсгээд тэгээ бүх юмнаас айдаг учраас яг нэг хэвэн юмаа бодоод нэг юмдаа төгжигдээд гээд нэг тойрогтой бүх айдас дотроо эргэлдэж байдаг. Тэр хүний дотроос тэр нэг зүрх сэтгэл нь нээгдэлттэй үед сүнсний ухамсар гэж юм бий. Сүнс бидний дотроос ярьж эхэлдэг. Энийг дотроо ярилцах гэж хэлдэг. Нэг нь бол зөвхөн зогсоо зайгүй зөвхөн хасгарч байгаа тархины айцт бодол. За дотроо ярилцж чаддаг болсон хүмүүс болохоор тэр зүрх сэтгэл нь жаахан ч гэсэн амин орцсон. Тэндээс сүнсний ингээд давхар дуугаалаа сонсогддог болсон. Гэтэ энийг ялгаж чаддгүй хүмүүс. Аль нь зөв юм бэ гэдгээ мэддэггүй штэ. Зөнгөө байж авч чаддгүй. Гэтэл таны тарчин тэр чигтээ айцын зөн үүсгэсэн эргэлдэж байна. Таныг бүр тэндээ бүр автуулчих. А гэтэл ямар ч айцгүй сүнсний зүүн тэндээс бодогдно тий танд орж ирнэ гэдг нь за түүхэнд мянган удаа давтагдсан зүйлээс нэг удаа барихтай адилхан. Тийм цөөн орж ирдэг. Тэгвэл хүн яавал тий ингээд зүг сэтгэл нь нээлттэй болох юм гэхээр хүн өөрөө хаалттай байгаагаа хүлэмжшөөрөөд сүнсээ нэхийг хүсээд сүнсэндээ бүх удирдлагаа шилжүүлээд өөрийн зүрх сэтгэлээ ангаахыг хүсэх хэрэгтэй. Тэхийн тулд айцт бодлуудтай л ажилдаг. Хаагаад байгаа штэ тэд нар чинь. Тэгээ энэ нь бидний махан биений төвшөнд үүссэн учраас махан биенийхээ дадалтай ажиллана. Сүнсэн биеинд үүссэн учраас тэрийг хаадаг тий айцт бодлуудтайгаа ажиллана. Тэгээ яагаад ийм айцт бодол бий болцсон гэдгээ өөрхөн бүх туулал туршлагаасаа сэргээж нэг харна. Сүнсээрээ тэрийг анирдаж сонсох гэж хэлдэг. Сүнсээрээ бид тэр тууллаа энэ амьдралын тууллаа тунгааж авч болдог. Сүнсэндээ бүх удирдлагаа өгсөн үед. Тэгэхэд сүнс бидрийг дотроос тэгж ингэж айсан тухай зүгээр л өөрөө дотроос мэддэг юм шиг бидэд ойлгуулж хэлж ярьж дотроос тий одоо хүн яг өөрөө чинь өнөөдөр ямар айцаас салгах хүн өөртөө ч ирэхийн тэрийн хүртэл хувь тавилангаар чинь зөн өгж тэрнлүүгээ утсаар ярьж тэртэйгээ тий уулзах тав гаргаад ярилцаа сууж явахдаг чөлөөлөгч идэх ч юм уу тий ингээд таны амьдралд зүүн гэдэг зүйл нь сүнснээсээ илүүтэй орж ирдэг болоод таны амьдралын хэв дадал тархиндаа биш тий сүнсэндээ ирээд ингээд та өөрийгөө асар хүчтэй чөлөөлөх өөрөө өөртөө ярилцах тэр үйл явц эхэлдэг. Ингээд ярилцаар байтал таны айдас хизээ нэгэн цагт дуусчил таарна тэр хүртэл та өөрийгөө чөлөөлсөн учраас тэр хэдийн хугацаанд бөө мэд тэр хүний тий өөртөө сүнсэндээ хэр их удирдлага өгч хамаг амьдралаа тий даалж ертөнцид тэнийг юм шиг итгэсэн хүн чөлөөлөгддөг л тоо. Тэгээд одоо хүн гэгэрдэг. За тэгэхээр одоо энэ хэлээд сонсоод бодлоо одоо ингээд сонсчлаа тий. Тэнгүүд бас сонссон гэдэг чинь бас нэг өөр талаараа бас нэг хүний биен дээр бас мэдрэмжүүд өгöd юм тий.
Тий. Тэгэхээр энийг бас сонсох мэдрэх нэг шаардлага гараад байна да. Ааха. Тэгэхээр энийг бас яаж барьж авч яаж мэдэх вэ? Энэ над яг одоо жишээ нь биен дээр нэг өвчлөл ирчээд шүү дээ, тий. Тархитлах овдөг ч юм уу одоо энэ хуйн хөөрж байгаа юм шиг үзөө одоо энэ мөгээр нэг хөсөх ч юм уу, тий. Тэгэнгүүт л хүмүүс чинь нөгөө нэг за энэ би өвдөж байна гэж шууд нөгөө эм тарай юм уусэл эмнэлэг рүү очдөг, тий. Тэгэхээр энэ бас нэг өөр шалтгаан цаана байгаад байгаа юм шиг санагдав. Тий. Одоо таны биеийн дотор яг хэн байгаа вэ? Таны сүнслэл аа шүү дээ, тий. Амьд байсан сүнс. Амьд байсан сүнс чинь одоо өөрөө маш амьдралын том ашгүй. Тэгээ тэр дотор өөрийгөө том өссөн шидийн бүх юм чинь байж байна. Тэгээ тэр болгоны чинь амьд байсан сүнс чинь өөртөө тээж оршоод таны дотор байгаа юм. Ухта дотор гэж бид нар ярьдаг гэсэн тий. Амьдралаар дүүрэн байгаа. За тэгээд энэ нөхөр чинь амьтай учраас таны дотроос эрчим энергийг урсгалаад чөлөөлөхийг хүснэ. Тэнд хаалттай байгаа зүйлүүд дээр хүнд өвдөлт үүсдэг. Тэгэл ингээл нэг ужиг хүчтэй хүн гэл яаж миний бөөр тэгэж өвдөө. Хүн өөрийгөө бүх төвшөнд эдгийг ангаах чадамжтай штэ. Янз бүрийн аргаар хүн эдгэх түмэн мянган боломжтой. За гэтэл тий ужиг хүчтэй болтлоо өвдсөн хүн тий. Тэгээ багтаа тэгэж өвдснөөс болоод ийм болчих юм. Үгүй тэр хүн эдгэж чадахгүй тэнд нэг ужиг хаалт байна да. Гацаа тэрнийг тавирахгүй очоос ужиг өвчин байгаад байгаа. Тэр нэг сүнс маань мэдрүүлдэг. Сүнс үргэлжтэй дотроос чөлөөлөхийн тулд хаалттай байгаа бүх зүйлийг өвчин болгож бидэрт мэдрэмж болтол нь мэдрүүлдэг. Тэр үед нь бид нар ийм уугаад эмчит хандаад ивэл сүнсээ хорлож байгаа. Магадгүй тэр уусан юм тухайн үед очиад нөлөөлнө. Гэтэ сүнсний их чөлөө өсөж байгаа байдлыг дарангуулад одоо бидний махан бие чинь ингээд шинжилгээ өгөхөд нэг стандарт юм хариутай энийг ирүүлгэн гэж чинь тэр нь яг үнэндээ бидний айцтай амьдралд таг гацсан махан биений физиологи тэрийг стандарт гэж үзэж байгаа. Тэгээд тэрнийхээ дагуу бидний биеийг эмчилдэг гэвэл яах вэ? Бидний мөнхийн унтуулах систем махан бие дотор сүнс өөрөө түгжээтэй байдаг. Айц давтсан махан биеийн дотор тийм. Тэрийг айц давтсан тархи удирдах, айц давтсан зүрх сэтгэл хаалттай байдлаар бидний бие физиологийн шинжилгээний найраг стандарт гэдэг түвшний гаргаад ирчих. Тэр нь бид нар баригдаад ангаах ухаанд найдаад явал та хизээс сэрэхгүй байхгүй юу? Тэгээ таны өвдөлттэй энд нэг өвдөд тэнд нэг өвдсөн бол дараа нь сууч ахаад нэг өөр газар тэлэх гэж үзэн штэ. Өөр таны айцыг тавиулж аваад тэндээс гарч ирэх гэдэг шин. Гэтэл энийг хүмүүс ойлгохгүй учраас тэгээ өвчин хизээж илаашгүй байна. Угтаа хүн өвддөггүй байхгүй юу? Зүгээр л одоо эрчим энергийн хаалтанд өөрийгөө бариад тариад хийсэн байдаг. Тэгэхээр энэ дээр одоо манай сургалтанд явсан хүмүүс янз янзын тий өвчин ярьсан одоо ямар хүмүүс орж ирдэг. Тэгээд тэр нь бол зүгээр л нөгөө хэлсэн шүү дээ нөгөө эрчмийн бөөгнөл байдаг гацсан гацалтай байдаг тий. Тэн дээр нь зүгээр нэг үйл хийгээл зүгээр болоод тавирдаг. Тэгвэл таны ихтгэл өмжлөл гэдэг шүү дээ тэн дээр чинь итгэцэн ихтгэл өмжлөл. Урдны подкастууд дээр бас байгаа тийм. Чөлөөлөлт гэдэг тэн дээр ярьсан. Та ердөө л итгэцэн ихтгэлтэй байгдмал алсан үед л өөрийгөө төгччихдэг. Энэ дэлхийдээ таны хэн ч хороогүй та өөрийгөө л харьж байгаа байхгүй. Гэхдээ өөр бас бусад бүх хүмүүсийн нөлөө бий л дээ. Гэхдээ та нэг аргаа олчвол өөрөө гарахаар чинь одоо чөлөөтэй. Далайн оролоос дээр нэг ингээд хөлөөс суллаад ч юм уу дээшээ нэг хөрөхөд гарах боломжтой. За тэгээд хүн ингээд сүнсэндээ бүх удирдлагаа өгсөн. Сүнстэй гэдгээ хүлээмжшөөрсөн. Тэрийг чөлөөлөхийг хүсэж байгаа үед бидний махан биен дээр мэдрэж байгаа мэдрэмж болгон дээр очиод сүнснийхээ ухамсарт найдаад төвлөрөхөд таны махан биеэр дамжаад сүнс чинь тантай харьцаж байдаг. Учир нь энэ махан биеийн чинь сүнс эзэн шүү дээ. Тэгээ бид нар чи энэ тэнд өвдгөр очиод төвлөрөхөөр дотроос хилэмжүүд хийн, үүлгийн шахаавал үүлээ хийн дээ. Шин төлөө буух гэдэг бол тэрийгэ буулгана. Эсвэл хин нэгний мэдрэмж орж ирсэн бол тэрийг нь хөөж чад эрчим энергээр чөлөөлнө.
тийм тусламж илэрхийлэгдээ те. Бид нар чинь ингээд бие биетэйгээ ийм нарийн холбоотой. Эсвэл яг сүнс ингээд өөрөө тэлээд чөлөөлөгдөхөд бие удирдах эхэлсэн үед нэг айцт бодол ботход л шууд биеинд хариу реакц орж ирээд тэрэн дээрээ төлөрөхөд өөрийгөө тэг ямар үзэл бодлоор харьцсан байснаа өөрөө ухаарчдаг. Тэгэл ийм дээр итгэцэн байсан шүү. За энтэйгээ ажиллая. Чөлөөлье гэж суухад тэр ичмийг тавируулж идэг. Сүнс маань ийм ухаантай өөрийгөө чөлөөлөх чавна шүү. Эсвэл хин нэгний ийм хаалттай сэдв сонсоход тэн дээр бидний биеинд реакц орж ирээд ёо чамайг ярихаар би бүр ингээд хашигдаад байна те. Чи над яриа чи над руу ингээд тулгаад байна. Чи нам хүчлээд байна. Гэт тэрийг мэдрээд үгүй одоо гээд ингээд сүнснээсээ тэр хүнтэй чөлөөлөд тэр хүнтэй ярилцахад тэр хүнээс тань руу үзэл бодлын тулгаалт миний гэсэн өмчлөл орж ирэх байх нь шүү. Одоо сайн найзууд гээл те зовлонгоо хуваалцдаг, эдэлцдэг тэгээд гэлний хүмүүсээ ч ховж ив яриад ховж ивэн дуустгүй найзууд хизээч бие биедээ ухаал өгдөггүй хамт олон гэж байдаг. Яг л нэг юм яриад инээлдэж хуралдал яг л нэг юм тойрол тэр яриан дотроо яриад байгаагаа ч мэдгүй тэнд нэг юм хэцэг бүлэг хүмүүс байна. Яг сэрсэн хүмүүс тэрнтэй байгаас ингээд уйддаг. Ягдвал тэр ингээд чөлөөлөгдөхийг хүсэж байгаа. Гэтэ эхлээд өөрийгөө чөлөөлчөөд дараа нь тэр хүнтэй очиж ярихад тэдэнд чөлөөлөгдөд цар хүрээнд тэлдэг байх нь шүү. Тийм ч учраас одоо хүн сэрэхэд өөр ирэхгүй даалт ертөнцийн хотод сүнс өөрийгөө таниулах гадлах нь тэр. Тэгээ гадагшаа тархины бүх үйл явцыг хураадаг штэ. Өөрлөгөө чиглүүлж байгаа. Тархиа гэж орох гээд байхгүй юу? Чөлөөлөө тийм. Тэгээ яг энэ подкастаар юу хэлэх гээд байна гэхээр та бүхэн амьтай харилцаа үүсгэж байгаа ч би биедээ аим гэрлэн халуун дулаан нь тий хайрт тэр дотн мэдрэмжийг төрүүлж харилцан бие биестэй одоо хайраа түгээж мэдрүүлж тэрвэл түнсэлтээр бие биенээ амилаач тий итгэлцлэр бие биендээ итгэл өгж одоо амьдын харилцаа гэдэг зүйлээ дээж хатан дахиулаач. Тэгээд энэний эцэст хүнд ямар их тэлмэл чадамж төрлөх авяас бэлэг өөр дотроо нууцнаа мэдрээч. Энүүгээрээ үр хөвгтөө чөлөөлөөч. Тэд чинь таны үзэл бодолд хашигдаад зовж байна. Тэ? Ялангуяа хүмүүс тэгдэг штэ. Би энэ хүүхдийн төлөө насаараа зовоод энэ хүүхдийг сайн сайхан байлгахын тулд өөрийгөө гаргуунд нь гаргаад энэний төлөө амьдарч байхад гэдэг хин ямар муухай хүчлэл вэ тий? Угтаал үнэн л дээ. Гэтэ тэр хүн ингэж их зовсон чамаас тий чамайг л өсөхийн төлөө байлаа гэдэг юм өөрөө үзэл бодолт чинь минэрэг тулгаалт тий одоо чи миний хийгээгүй хийгээд туулаагүй тулаадах сайн хүн болоодох гэж штэ тий. Энэ ингээд яг нийгмийн аюул том хатуу хэцүү байр суурь. Тэгээд тэр хүн хүүхдээ өсөхийн төлөө бүх юмаа зориулсан юм чинь амьдралын ажлын тий хинтээ суухын яахын нэг энэ бүгдийн шийдэн энэ бол асар их зовлон үр хүүхдээ зовоох том арга. Тэгээд үр хүүхд нь ээж аавгаа буцаагаад би өөрийн хүслээрээ байж чадсангүйгээд ницааж зовоох зовоолт төгсөжгүй зовлонгийн тойрог байхгүй. Би амьдралынхаа төлөө ингээд зүтгэж юм чи дугуй бай. Тийм. Дууг нь хардаг тийм. Чи яасан гэж өөдөөс ярьж байгаа. Там хүндээ ядгүй яг өндө хүүхдтэй там хүнийг ухааруулах гэж ярьдэн штэ. Илүү нээлттэй байх учраас. Том өнөөдөөс юм ярьлаа гэдэг бодоод тийм. Бид нар чинь нөгөө том болсон гэж бодсон тэнийг үзэл бодлоо бүгдийг тавьж авалж өөрсдийгөө буцаагаад нэлэх хөвчөг болгож чөлөөлж иж сая өөрөөрөө болт шүү. Гэтэл хүүхэд бурхан гэж яад байгаа тэдний чинь дотор зүгээр тэр сүнсний тий зүгээр тэр бүх төрлийн авяас нь байж штэ. Яагаад тэднийг бид нар яалгаад юу ч мэдэхгүй гэж байгаа хамгийн их мэдлэгтэй чинь тэнд байгаа. Яг бол бид нар чөлөөлөл тэнд дүрдээ очиход сая энэ дотроос энэ юмнууд чинь гарч ирж штэ. Тэг зүгээр л илэрхийлдэх байхгүй юу? Амьдралдаа ингээд тасан зогсож явах хугацаанд нь хүүхэд гэдэг нэр зүйлгээд хаачиж байгаа.
Тэгэхээр нэг би сонсоол идэж штэ энэ л яриад байдаг гэл тэгдэг штэ тий. Тэгэхээр та яг нэг зүр сэтгэлээ нээгээд тэр хүнийг яг ойлгох гэж сонсож гин үү? Эсвэл зүгээр хүчил сонсож гин үү тий? Тэрнийг нэг анзаарч үзээд. Зарим хүмүүс гэдэг чинь насаараа нэг нь яриад нөгөөд нь насаараа дуурч ирэхгүй. Ярьсан яриа нэг чихээр нөгөө чихээр гарч идэг ямар ч үн цэнэгүй тий. Зөв ярьж яат ингээд дүүжрээд дотроо ингээ өөр юм бодоол ингээ байгаа сурцсан тий. Ийм одоо амьдрал гэж юу байх вэ тий? Юу н энэ одоо гэр орондоо ч юм уу тий хамт олон дундаа зөв хүн залхахтал ярьдаг хүмүүс. Тэг хүмүүс баг сургаар нь бараагаар найгаа цогтож байгаа хүмүүс байгаа штэ тий. Тэр хүмүүс өөрсдийг анхаарад ямар их алдаатай, ноцтой байгаа мэдрэх хэрэгтэй. Зүгээр л энийгээ хүлээмжшүрнэ гэдэг нь хамгийн том алхам. Энийгээ хүлээмжшүргээд энэний чинь цаанаас нэг том алхаад сүнс чинь эндээс чинь гаргахыг чинь заахад бэлэн байдаг. Хүн юу өөрөөсөө л гарцаа болдог. Бүх юм өөртнө тий. Бүх юм өөртнө. Бүх чөлөөлөх цор ганц аргууд нь өөртнө. Бүх хүнийг гэгэрэх цор ганц замууд нь өөртнө. Ядгүй сүнс олгоо өөр гэж ярьсан тий. Тэр шиг сүнс олгоо өөрийгөө чөлөөлөх замтай. Тэгэхээр одоо жишээ нь бид тий ингээд за энийг тийг гинэ, энийг энэ гинэ гэж хизээч ярьдаггүй. За жишээ нь 20 хүнтэй сургалт орж ирлэхэд бид 20 хүнийх ярчим руу шингэж хагаад тэр 20 хүнд яг хэлэгдэх ёстой үгнүүдийг өөртөөсөө гаргаж ярьдаг. Тийм учраас сургалт маань тавтагдашгүй. Тэгээд дээрэс нь одоо даалт ертөнцийн талаар тэгээ би ганцхан үзэл бодлоо яриад байгаа юм биш. Би гэж байхгүй. Эний чинь цаана ингээд одоо яг өөрийн тухайн одоо замжлагч ч юм уу, багш ч юм уу тэр хүний чинь сүнс өөрөө ямар өгдөл зарлагтай сүнс юм. Тэр тамаас чөлөөлөгч сүнс юм уу? Айцаас одоо бүхнийг чөлөөлөөд тэ өөрөө айцгүй болдог сүнс юм уу? Эсвэл тэ бүгдийг нь гэгэрэл сэхэрлийн ухамсарын замд хөтлөнгөө бүх хүмүүсийн сүнсний өөрөөгөө одоо нээх арга замын засагч нь юм уу? Тэ? Эсвэл бусдыг айцаар нь ороож дарангуулах замаар өөрийн ихшээлд оролдог багш зам ч юм уу? Гих мэтэр тэ тухайн хүний хин багш хин замч гэж явж байгаа нь та багш гэж сонгосон бол таныг арай төвшөнд хүргэж бах. Гэтэ багш гэж сонгосон хүн чинь таныг буцаагаад айцаас чинь боомдлоод нэмэлт айдас өгөөд хүлэгчж байж болно. Тийм учраас тэ хүнийг таньж ойлгож мэдрэхтэй тэр хүний яриа хэр их задгай таныг улам чөлөөлж байна. Хэр их танд өгөх сэтгэлээр тэ амьд харилцаа үүсгэж байна. Хэр их таны доторхыг уудлах бүх аргыг зааж байна. Таныг чөлөөлөөсөө, нисээсээ, эрх чөлөө мэдрээсээ тий. Тэгээд та өөрөө л мэд. Энэ үү? Эсвэл тий тэгж болохгүй, ингэж болохгүй гэд нэг заасан хідэн бүх юмдаа харцаглагдаад тий. Тэгээд өөр замаар хийх юм бол чи манахаас яваарай. Өөр хүмүүстэй хацаж болохгүй шүү. Өөр одоо сургалт өөр юмд орох юм бол хасна шүү. Тий. Эсвэл тэ баахан болцол тавьсан дүрм журамтай тэн дотроо хайцаглагдаад яг үзэл бодолтой хайцаглаад өөрхөн дор шингээх гээд байна уу? Тэ болцолт хариу нөхцөл дуурал ихтэй байна уу? Өгснийхээ хариуд нь ихэд байна уу? Тэ өөрөө аргагүй байлд оруулаад байна уу? Гэт ингээд тэ таныг яг ямар төвшөнд хүргэсэн юм? Та өнөөдөр хэн болцсон гих мэтээс ингээд та ямар багштайгаа мэдэрч болох байхгүй. Дүрм журамд архгаал байвал шүү дээ. Хайцаглал гэвэл тэр төвшнөл багш гэсэн. Хаан ч очсон чөлөөлөх арга заагаал гэвэл тэр бас тэр төвшний багш. Аль нь багш гээл нэртэй. Багш гэхэл тэ ингээд дээдийн дээд гэсэн утга биш байх нь шүү. Тэгэхээр одоо нөгөө их игэл хүмүүс байдаг л та. Одоо янз бүрийн за ялангуяа даалт ертөнцид туршлагаа болцъё да тий. Имиж бүрдүүлэх шаардлагагүйгээр мөрөөрөө оршиж байгаад бүхнийг ойлгуулцдаг хүн байна. За эсвэл хаад хаттын дүр шилжээ ч юм уу тий.
За эсвэл одоо чигтэйхэн мундаг одоо бурхны хуц өмсөж ч юм уу. Өөрийгөө тэр ингэж зарлаад ч юм уу тий. Ингээд одоо бүгдэд нөлөөлөх хүмүүс ч байна. За эсвэл энэ тэнд их том өргөө тий ингээд гал нэгдэл за одоо юу гэдгийг нам байгуулдаг ч юм уу тий ингээд бүхний төлөөлсөн сэтэл байна уу байна. Ард нь харин юу байна. Тэрийг бас харах хэрэгтэй. Гэт юмны ингээд санаа сэтэл ингээд байгаа ч гэсэн тэрний ардах тэр танд юу өгөөд байна гэдг нь л юу мэдрүүлээд байна гэдг нь чухал гэдэг байна шүү дээ. Одоо нэг мундаг багш ч юм уу эсвэл одоо үздэг арддаг ч юм уу эсвэл эдгээр чинь бил байхгүй бол одоо болохгүй шүү. Гэт те ийм байх тийм байх гэдэг одоо журам тогтоогод байвал те бас нэг анзаараарай. Өөрөөсөө их хамаатай байлгаад байвал хамааруулаад байвал те. Тэгээ өөрөө л байхгүй бол тэр хүн хинж биш гэж ойлгуулж ивэл биш. Тэгэхэд манай сургалтын хувьд болохоор бүх юм тань дотор ч юм байгаа шүү. Энийг нэг этгэ те. Нэхийн тулд ийм те одоо арга замууд байна. Яг арга замууд хүн хүнд өөр байдаг. Тэр нь яаж нэгдэхээс шалтгаалдаг. Гэхдээ яг тогтсон яг тийм байдаг гэдэг бол юм байдаггүй. Ерөнхийдөө сүнснийхээ ухамсар одоо тэр цаана ноших бүхэл мэдрэмжүүдийг байруулад мэдрүүлээд тэгээ сүнсийг нь дотор нь ангаагаад сүнс ангаана гэдгийг чинь цаана тэр сүнсний маш олон төрлийн авалтаар хийж чадаагүй бүх нийтийн чадаагүй бүх нийтийн чадаагүй болгоныг өөртөө шингээсэн. Ягдгүйл сүнс болгон амьдралаар дүүрэн оршиж амьдралыг одоо бид нар өөртөө дамжуулан дахин төрүүлж байгаа гэж байна шүү дээ. Гэтэл амьдралд шийдвэрлэгдээгүй асуудлууд бүх хүнд адилхан байдаг шүү дээ. Нийтээрээ тийм асуудалтай. Тэ? Тэнгүүд тэр асуудлыг шийдэх ёстой сүнс ахын бол тэр асуудлыг тээсэн хүн болж л төрдөг. Тэгээд тэрийг ингээд шийдэхин тулд нийтийн дайтай тэлжиж тэрийг шийдэх чадамжтай сүнсийг тэр ухамсартай мэдрэмжтэй нь бүтээсэн байгаа учраас бүтээж шийдэж чадах тэр цэвэр ухамсар цэвэр мэдрэмж рүүгээ тэмүүлүүлж агаад тэнтэй нь холбож агаад одоо энийг шийдээ гэд аргын заавар өгчдөг. Өөртөө ажилтдаг байна шүү. Тэгээд амьдрц сурдаг. Амьдрах урлагт. Тэгээд өөрийгөө чөлөөлөөд бусдыг чөлөөлөнгөө хайлт сурдаг. Тэгээд энийх эцэст тэр дээд чадамжуудаа нээсэн учраас сүнсээ нээсэн учраас илүү дээд өндөр бүтээмжтэй бүтээж амьдрч сурдаг. Айцаасаа салж бодолтой эзэн болж тэгээд өснө дэвжээд тэгээд яг өөртөө эзэн болоод тэгээд яг тэр өөрийнхөө хийх өгдөл чадвараар одоо тэр бүтээж амьдрах нь шүү дээ. Өшөө одоо манай сургалтанд суусан зарим хүмүүс өөртөө ажиллаж чадахгүй тий багш гэхэл бүгдийг чи чадахгүй байгаа учраас би юм байна гэж хацдаг хүмүүс байдаг л та. Хүн болгон өөр гэж ярьсан шиг тий зарим хүний тэр сүнсний эрчмийг нээхэд хүн болгоны айцыг чөлөөлөх тий айцын эзэн төлөвтэй хүмүүс байдаг. Тийм хүмүүс ингээд өөртөө аяндаа сүнсэн нэгдчихэд тий бүр битүү айц тавтаад бүх юмнаас айдаг болоод ирчээдэг. За тэгээд тэр хүний чи айцаас чөлөөлөхийн тулд бүх айцыг эр зориг болгогч тий бүх айцын эзэн болоод цаана гарч чаддаг тэр дээд төлөв тэр хүнд байгаа учраас бүх айцыг мэдрээд бүх хүмүүсийг айцаас нь чөлөөлөхийн тулд энэ хэм амьдралд оршиж байна дээд зорилго нь. За тийм учраас тэр хүн өөрхөн дээд төлөв чадамжийг гаргаад бүх айцыг эсрэг тий тэр дээд төлөв мэдрэмж аваад босч ирэхэд тэр хүнд давж гарах чадамж нь бүрэлддэг. Тэгэж холбож өгдөг байна шүү дээ. Тэгээд бусдын айцыг чөлөөлөнгөө яг л нийтийн айц дундчиж өөрөө чөлөөлөгдөх учраас ингээд хамгийн сайн айц чөлөөлөгч болж чаддаг. Гэвч тий иймэрхүү хүнд төлөвтэй хүмүүс тэрийг нь хит хилээд ойлгодгүй холбож өгөөд мэдэрдэггүй. Бүх юмаа маш аимхай учраас тий бүх юмаа хүнээр хилүүлж хүнээр залгуулж хүнээс аврал ирээ сурцсан тийм амьдралаар энэ туул нь явцсан тий. Тэгээд л асуугаал яриад л байдаг. Тэгэл эцэст нь нөгөө нийтийн айцыг чөлөөлөх учраас сүнс нь цаанаасаа нэгдээд ирж байгаа ч учраас тий айц даруулаад тэргээ үүлээ хийхгүй тий чөлөөлж өгөхгүй учраас тэрэндээ өөрөө өвдөөд яс айц болтлоо тураад гүлгийж гүлчитлээ голчхор олоод тий яриа нь хүртэл үнэхээр үрдмөр
Deep dove гэлтэй тий ирэх гэлтэй. Юу нэг айгүй хэцүү болчдөг тий. Тэгээ энэ хүн одоо яаж эндээсээ гарах юм? Тэр хүн өөрөө л гарна. Бид хит хитэн удаа айцсан чөлөөлж өгч болно. Гэтэл насаараа бидрээ чөлөөлөх юм уу? Тэр хүн насаараа үнээс хараад амьдрах уу? Тэр хүн өөртөө эзэн болж л амьдрахын тулд сүнс сэрдэг штэ. Сүнс дээд чадамжаа эзэмших тусмаа өөртөө хүлээж авч нэг тусмаа өөртөө хинээс ч хамааралгүй амьдардаг хамгийн чадамжит брэнд бүтээх чадамжтай тэр эзэн хүн болно. Эзэн гэдэг чинь бүх чадамжаа бусдад гаргаж чадсан. Тэрүүгээрээ тэ өөрийгөө тэдний дотроос онцгой болгож чадсан тэр хүн штэ. Тэгээд л тэр хүн одоо тэр их айцын цаана гарах болохоос биш тий. Энд тэнд очиж эмнэлэг твтээд энд тэнд очиж хүн амьтанд үзүүлж харуулж төлөвөө хаалган гэдэг тийм тэнийг юм ярьдаг байхгүй юу? Чи амьдрах эрхээ хаалгууллаа тий. Зүгээр өгсөн юм шиг амьдрах замыг сонгож штэ. Тэр хүний чадвар чамдамж гарах гэдэг чинь тий. Тэр чадвар чадамжаа хэрвээ яг тэрнийг олсон бол тэр маш олон хүмүүсийг айцаас нь салгах тийм өндөр гоё чадвар байна. Тэр олон хүмүүсийг тэр айцаас нь салгаж чадчихна. Тэгэхээр чинь одоо авиас бэлэг нь хаазтай. Авиас бэлэг тэр хүмүүсийг зовлонгоос нь гаргаж чинь гэдэг чинь асар их буян багт байна. Төрлөх юм тэр. Гэтэл за одоо Моцарт байвал тэ төрлөх ингээд цаанаасаа ая хөгжмийн химнэл сонсдог. Тэрэн дээд түвшний ухамсараас нь шууд орж ирээд хөгжим болоо гарч идэг тий. Эсвэл амь амьдралын бүх татамж төлөвөнийг сонсоод одоо яруу тийм найрал зохиол биччихэдэг хөгжмийн ийм хүнийг тий бид нар болохоор ямар гоё юм бэ гэдтэй улам хөгжөд дэмждэг мөртлөөсөө ийм айцын төлөвтөнийг чи яасан аим хаа ингэж байгаас нь загнаад тий улам өөрийн чадамжийг хаачж байгаа байхгүй. Тэр чи айж иж бусдын айзыг мэдэж ич тэрийг өөрөө даван туулах авиасаа нэгстэй хөхтэй шүү дээ. Ухтаан бол. Гэтэл одоо зарим маш юм өндөр ухамсарын төлөвтэй хүмүүс байдаг. Тэр хүмүүс төрлөг авиасаа нээхийн тулд амьдрал дээр хамгийн их ёстой ёсгүй үзэл бодлын тулгалт хийдэг. Бусдыг тий зүгээр л хийх яриагаараа хайцгалцдаг. Ядвал сүудэртээ тэр нь гараад штэ. Маш өндөр хэлний чадамжтай бусдад итгүүлэх авьяастай ядвал дотор насар хүчтэй ухамсарт сүнс зүгээр л тэрийг мэдээд баримжаагаар ярихад айцтай ч гэсэн тэр нь хүнд очиж хүрэхэд шууд айцаараа бусдыг хайцгалагч болчихдог. Тэгээд тэр хүн өөрийгөө тий дотор ухамсараа чөлөөлөх тэр дуудлагаа хүлээж аваад тэрэндээ итгээд чөлөөлөхөд хүмүүсийн агуу тэр үзэл бодолтой нэвч шингэсэн ухамсарыг зад татаад чөлөөлөгч болчих болно. Асар их ихтгэлтэй тий бүр эрдэмтэн доктороос цаадах үг яриануд амнаас нь зүгээр урсч идэг тийм агуу төлөв дээр нь бичтэй төрлөх авьяас нь. Бид нар төрлөх авьяас гэдэг яг л ингэж нээдэг. Энэ хүн болгонд байдаг. Хүн болгоно асар их суу ухаан ядуу сүнсэн тийм ухамсартай тэрийг гаргах амь амьдралын авьяас бэлэг буюу бодит төрчмтэй. Тэгэд энэ хүн нилээд авьяас бэлэг суу ухаантай. Энийг амьдралдаа гаргаад ирэхээр суу зайлт суу ухаант тий амь амьдралыг арга суугаар эвлэлдүүлэн асар их хүчтэйгээр өөрчилж чадагч амь амьдралыг тэр чигтэн залж тий бусдын өмнө өндөр хариуцлага хүлээж чадах тэр хүн болдог. Ямар хүн хариуцлага хүлээдэг гэж тэр ухамсараа чадна гэдэг зүгээр л урсгал нь нэвт орж ирж байдаг. Тэрийгэ хийж чадна гэдэг зүрх сэтгэл нь нэв нэлэгт очиас зүгээр л чаддаг хүн бусдын бүгдийн өмнөөс тий бүх дэлхийн өмнөөс ч хариуцлага хүлээж чадна. Зүгээр дотроос нь чадах нь мэдрэгддэг. Тэгэхээр энэ бүх одоо чадвар чадамжууд одоо нэгдэхийн тулд одоо нэг зүрх сэтгэлээ нээх л хамгийн чухал асуудал байна шүү дээ тий. Тий. Ерөөсөө зүрх сэтгэлээ бүрэн нээх. Зүрх сэтгэлээ оюу ухаанаа ахан биеийнхэн 3 түвшинд нээх хэрэгтэй. Бүх хуучин итгэж үнэмшиж исэн итгэл үнэмшлүүд байна. Тий. Одоо сурсан мэдсэн бүх юм нэр чинь бол одоо хог болчиход байна. Тий. Бодлого хаваасан болоодох гэд нөгөө түрүүн хэлсэнтэй тий. Тэгжээж л энэ чадвар чадамжийг одоо өөрөөгөө нээх гэдэг шүү дээ. Айцгүй болж л бодлого болно. Ядвал тарих дандаа тэрүүгээр орилж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө би бас нөгөө химжээс гэдэг үгэнд амар тийм сонь санагдаад байгаа байхгүй. Хүмүүс надаас асууж ирсэн л
би ямар хэмжээст байгаа л гэдэг. Тэгвэл наадаа хэрэг зүрх сэтгэл чинь нэгдсэн гэдгээрээ л харчих гэж хэлдэг байхгүй. Тийм. Ер нь бол ингээд анхлан яг өөрийгөө нэг явж байгаа хүмүүс маш их хэмжээс тий хаана явж байгаа бол гэж сонирхож тий ингээд тэрийг тархиараа ойлгох гэж ядаад байна шүү дээ. Хэмжих гэдэг. Яванда тий тархинасаа мултраад та ерөөсөө л сэрхийг хүсчихвэл бүх удирдлагаа сонсондөө л үг байхгүй. Тэгэхэд тэр тархи хэмжих гэж заахгүй тий илүү хурдан сэрэлтүүд танд ирэх болно. Учир нь таны сүнс сэрхгээд олс тархичин сэрхгээгүй шүү дээ тий. Тэгээд тэр одоо эхэндээ бол тэр сэрэлт мэрэлт заа ингээл тий би аль төвшин тэр сонирн мэддэг бол явандаа ингээд нэг мэдгээд танд ямар ч хэмжээс сонирн биш тий өөрийн мэдгүй чөлөөлөгдсөн учраас тий тэр нэг тархи маань хүчтэй хүчгүй ч сонирн биш хинд ч үнэлэгдэхийг хүсэхгүй өөрөө үн цэнэ дотроо мэдчихэдэг учраас тий зүгээр тэрийг гаргаж идэг учраас бусад хүн өөрөө ирэхгүй л үнэлсэн юм. Өөрийгөө илэрхийлэх ямар ч шаардлага байхгүй зүгээр өөрөө аяндаа урсж яхад л та өөрийгөө илэрхийлэгч болцсон байдаг. Гэ бүх юм ингээд шал өөр утгаар шилжих гэдэг шүү дээ. Бас нэг юм ажиглаад байгаа юм л да. Одоо зарахчгүй ахaltaа одоо нөгөө бүр багасаа одоо цэцэрлэг сургуулиас ахуулаад харьцуулагдаал ирсэн тий. Одоо дээр доор одоо юу гэдэг нь тий. Чаддаггүйгээр баахан одоо харьцуултанд ороод тэгэл би энэ хүн юм багт би юм байна чи бол юм гэл ингээл харьцуултанд донд яваад тэнгуут одоо энэ сүнснийхэн замлыг өж дотоод оршуугаа нээж байгаа хүмүүс бусдтай өөрийгөө харьцуулах гэдэг. Тийм ерөөсөө харьцуулах хэрэггүй. Ямар ч харьцуулах шаардлага байхгүй гэж хэлмээр байна. Таны дотроос цар ганц заргаараа л сэрэх болно. Зүгээр л тэрийг хүлээн зөвшөөрөөд тий өөртөө орж ирсэн зүйлээ тавьж явуулаад сүнс чинь нэг итгэл үнэмшлийг чинь байж өгөөл эн чинь чамаас хадгалж ингээ мэдрэл нь тавьж явуулаад араас нь урсгал чөлөөдөгдөөл дотроос чинь дараагийн тэрийг тавьж явсны эцэс таны бэлэг ирдэг байхгүй. Харьцуулаад байвал та тархин дээрээ байна гэдэг маш сайн ойлгоорой тий. Одоо бид нар ингээд тархи зүрхний ялгааг маш сайн ялгаж сурах хэрэгтэй байдаг. Жишээ нь хүн тархин дээрээ байхад таны өмнөх үзэл бодол сүнснээсээ суралцаад зүрх сэтгэлээ нээх жин гэж андуураад сүнс чинь биш таны тархи чинь томроод сэрээд тий ялангуяа бидний төлөө аавна гэдэг аргыг сүнснийхэн төлөө авахыг тий зүрх сэтгэлээ нээж чадаагүй ч гэсэн одоо хүн ухамсараараа сүнсээ мэдэрч тэрийг ойлгож хүлээмжшөөрөх манай юм арга техникүүд идэг. Тэр зарчмаар төвлөрлийн аргаар ингээд өөрийнхөө сүнсийг мэдрээд тэндээсээ одоо дуу хоолойг сонсох замаар ухамсарыг ингээд мэдрэх замаар өөрийгөө чөлөөлж ингэж бодж идэл тархинд томорчод. Сүнс нь алддаг мөлөөсөө тархинд томроод тэнд сүнслэг тархи гээд андуурсан маш том бие үзэл явж идэг ахна шүү. Ийм хүмүүс зүгээр л бусдад би ийм чадамжтай, би ингэж сурсан. Тэгээ би ийм олон талт ертөнцийн урсгалаар явсан. Тэгээ тэнд ч тэгжээдгийн, энд ч ингэжээдгийн, наа чин тийм биш байхгүй юу? Энэ юусоо биш. Та бүр төрсөн байна. Таны сүнс бүр тэрийг хураацсан юмны чинь цаана булагдчих. Тийм учраас тэгж сэрдгүү маа. Тийм ч учраас их олон цугал тамцсан хүмүүс цэрээгүй явсаар л шүү дээ. Улам айцсан. Улам их юм мэдээд бүр тэндээ шаналцсан. Тархин тэгвэл тэр болгоны чинь тавьж явуулж ийж сая таны дотроос жинхэнэ амь орсон гэдэг чинь жинхэнэ амьдрсан жинхэнэ амьд гэдгийг мэдэрч байгаа. Жинхэнэ бодтой мэдрэх тэр агшнууд байдаг. Тэр үрдэл та хиймэл ертөнцөд томруулаад хиймэл ертөнцөд доторх дүр чинь илүү их мундаг гэд итгэцэн л явж идэг ахнаа. Тэгээ бас нэг юм зарагдаад байгаа. Ах нь их чинь гэл тэгдэг. Ахих нь одоо ахан дүүдээ ингэ зөвлгөөх явдаг гэл. Үгүй штэ. Гэдэлдэг байхгүй. За яг гоо тархиараа амьдарч байгаа сүнсээ хаацсан хүмүүс бол зөвлөгөө өгч болно. Ягдвал тархи илүү сууж мэдчихэж тэрний дотор агуулсан зүйлээрээ тэлж байгаа штэ. Сүнслэг замд хизээж тархиараа зөвлөгөө өгж бусдыг сүнсэнд нь очиулахгүй.
Яагаад те бид нар ингээд тархийг хиймэл ертөнц сүнсээ хаагч амьдрал гэж бодит бус гэж хэлээд байдаг гэхээр тарих өөрийгөө би гэдэг үзлээрээ тий сүнстэй гэдгээч мэдрэхгүйгээр өөрийгөө тусад нь авч явах чадамжтай. Нэгсэндээ та тарих руугаа сүнс чинь удирдлагаа шилжүүлээд ямар ч удирдах хэрэггүй болсон үед та хиймэл ертөнцид өөрийн одоо ихтгэл өмшил дотор тий тэрэн дотор харилцаж байгаа тэр оршихуйд жижигхэн хүрээлэл оршихуй дотроо амьдарч эхэлдэг. Энэ яг компьютерийн одоо тоглоом шиг тийм ертөнц. Эцэж амьд эрчмийг амьд харилцааг мэдрэхгүй. Гэтэ амьтаа юм шиг л байгаа л байдаг. Гэтэ хиймэл гэдэг бүр амар хиймэл байдаг. Тэг яг ингээд сүнсээ нээсэн хүмүүс бид нар яддаг шүү. Чи амьтаа ярьж байна. Чиний яриа чинь сүнс рүү орж байна. А чи ярьж авахгүй байна. Хиймэл хий урсаад байна шүү тэр нь. Амьтаа мэдрэмжгүй. Ордогчгүй тийм яриа яриад байгаа хүнийг тий одоо сүнслэг эрчимтэй сүнсээ нээсэн хүн сонсдогчгүй. Ядвал тэр сүнсний сонсгол нээсэн хүн сууж штэ. Тэгээд харж байжсан. Чи энэ дээрээ надад агчинд ороод байна штэ. Гэт тэр хүнийг чөлөөлчдөг байна штэ. Тэгэхээр ийм сүнслэг хүрээлэл сүнслэг хүмүүсийн дунд ирэхээр сүнс өөрөө тэлэх эрчим нэгддэг. Ядвал тэнд асар их сүнсний амьд эрчим байгаа үе тий. Тэндээс эрчим авч тэтгэгдэж сэргсэн сүнс сая таны гацаа болгоныг дотроос чинь мэдрүүлээд тийм хүмүүсийн дунд байгаа хүмүүс гэгэрсэн хүмүүсийн дунд гэгэрээгүй хараад гэгэрээсээр аргагүй болдог. Тэг болохтой тархины бүх айдас тий сэтгэлийн бүх шаналл нэг дор мэдрэгдэж сүнс нь тэрний ардаас зад татаж гарч ирэх гэдэг нь шүү дээ. Тийм учраас тий аль болох амьд харилцаатай амьд эрчимтэй сүнслэг нэгдэлт байх тусмаа та илүү урд нь бас сэрнэ. Амьтаа подкаст сонсвол сэрнэ. Амьтаа болгоныг сонгуул та илүү амьд түвшиндөө ирнэ. За амьд болоод ирэхээр таны эдс чинь амийн эрчмээрээ тэтгэгдэн танд өвхлээ сайхан айдас улам багасна тий. Ядвал амьд эрчим чинь багассан учраас танд өвхлээ сайхан айдас өөрөө аяндаа махан бичиг мэдрээд төрүүлдэг. Тэгээ улам тархичаа ажиллаж өөрийгөө хамгаалдаг. Тэгэл одоо бүх зүйл амьтаа болоод эхлэхээр амьгүй зүйлс өөрөө аяндаа алсраад өхмөл хэмжээ угаасаа тэгэл хүн амьдаа мэдэрч эхэлнэ тий. Амьдыг мэдрэхээр бүх хүний амьд ашгүй амь амьдралыг тэр чигт нь мэдэрдэг болж эхэлдэг. Ингээд амьдрсан шиг амьдрдаг байна шүү дээ. Сэрж. Тэгэхээр одоо манай сонсогчд маань одоо ингээд подкаст маань сонсох байх. Тэгэхээр яг сонсоод тэн дээр шүүмж гарч ийн үү эсвэл хэрэгтэй хэлж яан да хүлээж авч ийн үү эсвэл энэ одоо яг ойлгохдохгүй юмнууд бас гараад байна уу гэл гэсэн чидээр л одоо сонсох байх л та тий. Тэгэхээр энэ дээр бас өөрийг нэг ажиглаад үзээрэй тий. Заримдаа нэг юм нөгөө сүнснээс яригдж байгаа подкастуудыг хүмүүс бүр өдөржингөө сонслооч гэж ярьдаг тий. Ойлгох гээд шүү. Сүнс нь ойлгуулахаа сонсуулаад байгаа байхгүй. Нүүд нэг хиймэл сонсоод ахаар нь ойлгохгүй тий. Сүнслэг яриа хиймэл тархинд ордгоо. Хиймэл тархины яриа сүнс рүү ордгоо. Ийм заагтай. Тэгээд хүнийг сэрэхийн тулд тэр хүний сүнсний нэг ганцхан тусал амин эрчим тэр хүнээс ингээд ялгарч хэлээ гэхэд тэр юун дээр хүлэн зөвшөөрсөн учраас сүнсний нээлттэй байна. Тэрийг нь барьж ороод тэр хүн рүү тэрийг нь хүмүүс яа чиний яриа бүр ийш амар ороод чисээ яачваа гэж хэлдэг тий. Эсвэл тань дээр ирэл ясан чи би бүр чөлөөлөгдөд амар гоё болчихно. Тэр үед сүнстэй тэр сүнс яаж нэгдэж болох вэ гэдгийг тэмтэрч мэдэрчээд тэр яриагаар тэр хүлэмжшрэл өгсөн сүнсээ жаахан гэсэн нийцсэн акшнд нь тохируулаад тэр эрчим рүү орж голд нь ортол ярина гэдэг. Гол нь нэг орж авч яагаад тэр дотроос нь сүнс нь юу хүсэж байгаа яг тэрийг нүрт нь хэлж ойлгуулж чөлөөлдөг. Тэгэхээр жишээ нь сүнсний таналт хэлж байгаа хүмүүс тий энд сэрцэн сэрэгцэн амьд эрчимтэй ухамсар одоо мэдрэмжээ холбоцсон хүн таны сүнс рүү ямар ч төвшөнд нэвтэрч оч чадна. Зарим хүмүүс тэгдэг штеп та хаалттай байна. Би тань руу нэвтэрч чадахгүй байна гэдэг нь тэр хүн тэрийг нэвтэрч гарах хэмжээний тий хаацсан байгаа айцыг ухаарч сэгэрээгүй гэсэн үг.
тэр төвшөнд өөрөө гарч чадаагүй байна гэсэн үг байхгүй. Ямар ч хүн рүү нэвт орж чадчихвэл та тий тэр хүнээ ямар ч гүнийг ухаад ямар ч сүнсний тэр ухамсарын дээд доод бүх чадамжийг тайлаж чадчихвэл тэн зүгээр ингээд бүх айцаа чөлөөлсөн хязгааргүй хөвгөлд өөрийгөө нийцсэн л хүн байж идэг байхгүй. Тэгэл амьдралын бүх асуудлыг учрыг тайлж гаргалгаан гаргаж өгдөг. За жишээ нь ийм хүнээр сүнсний таналт хийлгээд сүнснийхээ эрчим рүү ороход тэр хүн бүх талаас нь ороод дотор байгаа сүнснийхэн идэвхжээгүй эрчим болгоныг сэргээгээд мэдэрч үзээгүй мэдрэмж болгоныг нэг цохоод амьлуулад гэсэн үг шүү дээ. Тэгээ сүнсээ яавал та хаацын, яавал нэхийн, таны сүнс ямар өгдөл зоригтой юм, юуны төлөө оршдгийг, таны төрлөг авис бэлэг юм чинь энэ байна. Тэ танд сүнс чинь ингэж сануулж байна, ингэж хэлж байна. Тэр хүний дотор татамжч минь үг болгоод яриад шүү дээ. Өмнөөс нь. Тэгээ дээрэс нь сүнс нь хүсвэл засал хийгээд засагдах стай минь засаад одоо ухаарахын үлдээгүүл үлдээгээд ингээл шууд сүнстэй нэвч шууд харилцаал тэр сүнсний цар ганц өөрөөрөө сэрэх замыг нэгээд орчдөг. Тэгээ таналт хийлгсэн хүмүүс шал өөр болоод гол руу нь оржоод баахан яриад хүлэмжшүүлсэн учраас энэ би юм байна гэдгийг өөрөө таньж сэрдэг. Энэ таналт маань болохоор тэр хүнийг өөрийн бүрэн ойлгуулж байна. Тэр нь бас том сургалт явагддаг гэж боддог. Тийм шүү дээ. Яг тэр хүн зориулсан л юмнууд яригддаг. Тэр хүнд зориулсан масрах тэр хүнд ч гээд ах юм байхгүй. Ер нь бол зүгээр ингээд хүний амьдралдаа бас ижилсэх юмнууд зөндөө шүү дээ. Тийм. Тэрнийг сонсож байгаад асар их одоо асар том сургалт болдог бас. Огт нэгээгүй мэдлгүүд тэгээ чанд нууцуд хүртэл тэлэгддэг шүү. Ягаад тэгэхээр тэр хүн цор ганц хүний тэр имийг уншиж гаргаж ирж шүү дээ. Тэр ингээд тэр хүнд ингээд далд байсан имийг ил гаргаж ирж шүү дээ. Тийм. Тэнгүүд анх ингээд нөгөө сүнсийг уншаад тархи бол паникнд ороод тэрийг ойлгож чадахгүй. Хүн гэтэл тархин дээрээ бүх юм ойлгох гэж хүсдэг тэр үед уншуулж байгаа. Гэтэл бүх юм хэлээд өчгөд доторх нь ингээд нэг чөлөөлөгдөд ууч арчдаг тий. Амар сэтгэл өндөр хангалуун амар тэг яадгүй ийм болно гэж бодоогүй төсөөлөөгүй гэх зарим мэдрэмжүүд хүмүүст орж ирдэг. Ийм санаанд оромгүй тэг миний ингээд бүр хизээч би өөргөө ийм гэж бодож байгаагүй зүйлсэд яриадлаа тэргээ тий. Яадгүй тэр хүн тэгтлээ хаалттай өөргөө чангиж мэдрэхгүй шүү. Тэгээд дараа нь сарын дараа сонсоход юу ярьсныг ойлгосон байдаг. Тэр үед тэр хүний сүнс аль хэзээ эхний чөлөөлтүүдээ өөрөө дотроосоо хийцэн тий. Тэгээд дээрэс нь өөр болцсон байдаг. Тэгээд дахиад нэг 2 сарын дараа сонсоход өөр. Тэр атгай нэмтэй подкастуудыг сонсчоод магаш нь сонсоход дахиад ухаалал авч идэг. Өдөржингөө сонсчоод тий хэсэг байж идэл ичмүүд нь орцсон учраас тавируулж л байдаг. Дахиад нэг 10 хоногийн дараа сонсоход шал өөр төвшин сонсдог. Энэ өөр юм амтай байхгүй. Хүний өөрийнх нь хүлээж авах юм нь тийм нээлттэй хаалттай байгаас шалтгаалаад байна шүү дээ. Өшөө илүү нэгтгэх тусмаа ойлголт нь орж ирж байгаа юм. Дотор төвшин нэгдсэн учраас бүх юмыг ойлгох чадамж өөрөө андаас иргэдэг. Илүү ойлгох чадамжтай, илүү ярих хүрээтэй болчихдог. Тэр хүн ингэж л нэгдэг болохоос гаднаас тэр их даалд ертөнцийн бэгүү тэг ингээд онол болгоод амьгүй гарцсан тий. Одоо жишээ нь ингээд судар уншдаг хүмүүс байж тий. Амьтаа судар уншихаар хүн өөр болдог. Амьгүй зүгээр тархиар бичсэн баахан юм нэг даалд ертөнцийн онол шиг юм гэж бичээд байхад тэрийг одоо бид нар жишээ нь тийм номыг уншдаггүй шүү дээ. Цаанаас уншуулдаг. Номны амьтаа амьгүй хүртэл бид нар мэдэрдэг тий. Тэгээд тэр байтугай ингээд өөртөө төвшин халаа явуучвал тэр төвшний намыг барьж авдаггүй. Тэр байтугай заримдаа ном уншуулаад заримдаа огтгоор юм хэлгээд сүнс өдөртөө явчихдаг. Буцаад хэсэг байжаад өнөө ном руу ороход урд нь ойлгохгүйсэн сэдвээ шал өөр хизээч тий. Энэ дэр ийм бичсэн байсан юм гэмээр төвшөнд шал өөр өнцгөөс хардаг. Тэгээ бид нар ухамсараад хэлж гэнөө, мэдрэмж хэлж гэнөө гэдгийг зүгээр л нэг юм дахин уншихдаа яаж уншиж байгаасаа л яаж сонсож байгаасаа хүлээж авч байгаасаа л мэдэрч идэг. Ингээд тэр хүн доторхоо нээж шин. Тэгсэн чинь бас нэг хэцүү зүйл байна. Яг жилийн өмнө яг л нэг юм ярьжсэн даалд ертөнцийн явж байсан хүн яг л жилийн дараа яг тэрүүгээрээ байх юм.
Тэгэл за сурнаа тэгнэ за одоо хаста тэгнэ гэл яваал эргээл мартчихдаг. Тэгж одоо онтолтондоо автчих гэж чадахгүй шүү дээ. Ахиж илтэн дээр авалцсан чи яг юу яах юм? Тий. Гэтэл энэ хүн ингэж явсаар хагаад сэрсэн сүнсээ улам мутуулсаар хагаад дараа бүр тий уулзахаач болчих юм болов хэм мэдлээ шүү. Гэтэл яагаад хүн ингэж тий сэрчээд тахад буцаад унтаад байна. Сэрэхгээд тахад яагаад буцаад улам хаалттай болоод байна. Тэр хүн тархиндаа удирдлагатай яваал байх гэсэн үг. Шилжихгүй штэ тийм. Гих мэтчлэн ингээд хүн хүнтэй явуулзаад ярилцаад суухад хэсэг бүл хүмүүстэй ярьсан яриа дараа ахаад өөр хүнтэй суухад хизээж тавтагддаггүй. Энэ бол хүний тий хизээж дахин тавтагдашгүй амьдралын хэм маяг. Энэ бол ингээд одоо тэр хүн өөрийгөө чөлөөснөө тий өөрийн одоо бүх чадамжаа нэх бүрэн чадамжаа гаргацсан хүн ийм л болж хувирдаг ахна шүү. Одоо бүх хүмүүстэй л адилхан яг өөрсдөнтэй ажиллаад сургалтын дээр адилхан л хичээл ороод явж байна те. Зарим нь яагаад ийм хурдан юм сэхэрлээ аваад өөртөө илүү сайн ажиллаж байна те. Зүрх сэтгэлээ хэрнээж байна. Хин нь илүү тархин дээрээ буюу итгэхгүй те, итгэл үнэмшлэнээрөөсөө төрөхгүй ч юм уу те. Дандаа л нөгөө тархиараа ажиллаад байна гэдэг чинь хувь хүний өөрөөсдийнх нь сүнсний өгдөл чадвараас гадна тэр хүний өөртөө ажиллах юм нь дутаад байдаг. Тэгэхээр нөгөө хүн өөрийгөө өөр хүнтэй харьцуулаад байгаагаас бас шалтгаалж байна. Өөртөө хэр ажиллахаас шалтгаалж байна. Тэгэхээр энэ хүн одоо адилхан сургалтанд орчоод би ийм болохгүй байна гэж байгаа бол та бас өөрийгөө л нэг сонсоод үзээрэй те. Тий. Чөлөөлтөд өөр учраас одоо манай дээр жишээ нь 7-8 зарууд багшаалаа гэж бодоход. Тэндээсээ ингээд дан ухамсарын яриагаар сэрдгүүд нь байна. За ухамсарын тэлж авчаас ойлголтуудыг нэмж өгдөг тэм сүнстэй багштай байж агаад дан мэдрэмжтэй ажилтдаг багштай суухад бас зөндөө чөлөөлөгддөг. Тэгэхээр өөрөөр хэлбэл ингээд ганц одоо багшийг дээдэлдэг хүндэлдэг тэр багш л бүх хичээлд ордог газар очивол та тэр хүний дайтал чөлөөлтүүдийг урт аавна. Тэр хүний онцлогтой холбоотой, сүнсний зорилготой холбоотой тийм. Олон ийм чадварлаг өөригөө нийцэн тий тэр дотор ингээд хинтэнч байхад 10 хүнээс чөлөөлт авч 10 багштай суухад 10 хүний сүнслийн онцлогоор өөрийнх нь тий тэмччээд 10 талаас нь таныг ойлгож чөлөөлж өгдөг. Гэтэл тий 50-60-аад ийм сүнсний эрчимтэй хамт олон дотор байхад та тэр хэмжээгээр чөлөөлөгддөг. Энэ бол ингээд бидний бие биедээ харамгүй өгдөг одоо эрчим энерги зүйн дотроо л хүмүүс нэгдэж идэг байна шүү тий. За тэгээд бас маш чухал нэг юмыг сануулхад хүний амьдралд одоо ийм хамт олнууд тэг ийм бүрэлдэхүүн их цөөхөн бий. Тэг хүмүүс нөгөө найз нөхдөд сонгодог штэ тийм. Хүрээлэлээ сонгодог. Сайныг дагавал сарныг гэл муу дагавал муугаар л тэр эрчим энергиээр очиад автаад байгаа учраас тийм. За тэгвэл магадтай сүнслэг хамт олон сүнслэг эрчим энергийг өөртөө сүнстэй л юм чинь сүнсээ нэхгээд зориод ирвэл тий энэ эрчим энергид өөрийгөө даатгаад ирвэл сүнсэндээ өөрийгөө чөлөөлөд өгчвөл магадтай энэ яваа насандаа хийж байгаа өөртөө оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт. Та энэ амьдралынхаа хизээш дуусахгүй тий таны ашигт ажиллагаа чадвар чадамжийг хааж исэн үр бүтээлгүй амьдралын хэм маягт төгсөж исэн энэ бүх зүйлээс та ингэж л чөлөөлөгдөх байх. Тавч зам бол тий. Бидэд замыг маш олон аргаар тавчилдаг. Тийм учраас дүтлээ гэдэг нь хүний шунлал та. Гэтэ хүн болгон шунлаараа л амьдарч байгаа. Тийм учраас дүтлийн дээр дүтлийг өсвөл тий сүнслэг хүмүүсийг л бараад арай да гэдэг нэг үг. За дээрэс нь бид нар ингээд төлөө авах гэдэг манай хамгийн том онцлог байдаг. Дотоод ертөнцтэй холбох өвөрмөц юм одоо тий хаанч зааддгууд ийм арга барил ядгүйл бид нар өөрсдөө энэ замыг тий бүх сүнсэнд таарахыг мэднэ.
За ингээд энэ төлөв авалтын сүнстэйгээ дотроо шуудаа холбогдох энэ чадамжийг эзэмшээд хүн өөрөө өөртөөгөө байхдаа энэ төлөвөө авч ягаад тэр подкастуудыг сонс. Тэр номнуудыг нь унш. Та шал өөр ойлгож, шал өөр сэнхэрнэ. Тархин дээрээ тэ сүнсийг ойлгох гээд яд. Маш удаан замнал болдог. Жишээ нь манай генийн түлхүүр гэдэг номыг хүн тархинаас уншихаар энэ номыг хизээж дуусахгүй. Тэгээд тэр нь таны насан туршийн сүнслэг анд нөхөр гэд нэртэй. Уншаад барахгүй, ойлгохдогчгүй. Таны оюун ухааныг баг багаар тэлэх тархичин тий. Түүний деталь баг багаар ухаарсаар та магадгүй хэдэн жил унших юм бүү мэд. Гэтэ энэ бас нэг л зам тархинаасаас хэрэгтэй. Харин төлөө авчаад сүнсээ мэдэрчээд сүнснийх ярчин минийг даатгаад тэр номыг унштаа. Таны эдс чинь өөрөө аим ороод таны сүнс чинь таны дотроос тэлэх гэж эхэлнэ. Хизээч авч байгаагүй мэдрэмжүүдийг авч юу ч тохиолдож байгаагүй амьдралын адал явдлуудыг та туулах болно. Тэ? Амьдрал гэдэг чинь өдөр болгон өөр ахыг хэлдэг штеп. Гэтэл бидний энэ гаццсан амьдралд тэ бидний нэг давтамжин дотроо хичнээн жил амьдраад байгаа юм би. Нэг хэл яриагаа хэдэн жил яриад байгаа юм би тэ. Энд чи өөр амар аазтэй. Та ийм амар зүйл дотор айгаа байж байгааг чи мэдэхгүй байгаа нь хамгийн харамсалтай байдаг шүү дээ. Тэгээ сэрээч хэрээч. Тэгээ нөгөө чөлөөлөгдөхийн тулд өөрт нь сорионууд гэж орж ирдэг. Янз янзын тохиолдно. Тэр нь итгэвчин. Тэрнийг нөгөө ухаарж ухамсарлах энэ тулд тийм мэдрэмжүүд орж ирж шүү дээ. Тэрнийг туулах хэрэгтэй. Төлөв авахар хурдан ухаарна. Төлөвгөө бол та сорионд донгодуулаад цохиулаад тэгээ дахиад эрэхтэн дахиад донгодуулаад цохиулаад давж чаддаг. Тэрнийгсэнд холын зорилготой хүн ойрын чулуунд бүдэрхгүй гэдэг нэг үгтэй байдаг шүү дээ. Холын хараатай хүн ойрын зовлон биш. Тийм шиг бид яг юм холын гэдэг юм байна. Тийм алслах ухаан, алсын хараа тий. Тэгээд тэрийг даах төвчээр бүхий сүнсний тэр аав орчмуудыг нийгэд хүчтэй учраас тэр хүн өөртөө ажиллаж чадна гэж босч ирж шин. Босоод үед бол энэ тухай бодохчгүй, ажиглахчгүй өөртөө. Автмал хэвээрээ л тойроод байна. За энэ түргээд өндөрлөх үү? За таад манай подкастуудыг бүтээчдийн ертөнц пэйж хуудас, бодлын эзэн пэйж хуудасаас авч болно. За мөн бүтээчдийн ертөнц пэйж хуудас. Пэйж хуудас боёо бүтээчдийн ертөнц YouTube хуудас. Тий, энэ хоёроос авч болох нь байна. За тэгээд таалагдаж цааш нь түгээгээрээ төмөн олныхаа сүнсийг сэрээгээрээ амьтаа гэдгийг нь бүгдэнд нь мэдрүүлээрээ. Амьд хийсэн оршихуунуудаа гэд подкастаа тасгая та. За дараагийн подкаст хүртэл баяр таа.